Амжаарай. За сайн байцгаана үзэгчдээ. Манай дээрээ өрөө подкастын хамгийн анхны дугаар хийж байна. За өнөөдөр бүгдээрээ юунд тухай ярих вэ гэхээр манифест гэдэг сэдвийг бид нар сонгосон байгаа. Тэгэхээр подкастынхаа гишүүдийг танилцуулъя. Нанди, Таукачан, Тэйсан орбена. Хай. За тэгээд өнөөдрийн сэдвийг сонгох болсон бас нэг шалтгаан байгаа. Тэрийг манай Тэйсан хэлнэ. Би манай нанда угаасаа про манифестер гэж үг байх бах тий. Гэхдээ про манифестер тэгээд анхныхаа сэдвийг юу ярих юм мэдгүйсэн болохоор би хүчээр тулгасан юм аа. За тэгэхээр ер нь бол өнөөдөр та хамгаалаад нандаа ярих байх. Тэ? Чи анхныхаа хийсэн. Эсвэл бол яагаад юу яхаар боллоо? Манифест хийж эхлэхээр боллоо. Анхнаасаа чи бүр анх манифест хийсэн нь юу лээ? Бид насанд. Ер нь бол манифестын тухай ярьдаг гэсэн амар олон подкаст юунууд байд юм билээ. Хүн ганцаараа ярьдаг ч гэсэн подкастууд байд юм билээ. Тэгээд манай подкастын онцлог нь болохоор бид нар аюул чөлөөтэй зүгээр найзууд хоорондоо бие биендээ бие биетэйгээ ярьж байгаа юм подкаст байгаамаа. Тэгээд миний хувьд түүгээ ярих юм бол би нөгөө нэг бүр амар 10 жил мэлтэй ингээд яаж ч юм ойлголт аваад ирсэн байхгүй юу. Тэгээд би нэг ээжтэйгээ хамт нэг лекцэн суужсэн тэгсэн чинь тэрэн дээр нөгөө хүн амар айгүй гэж үг хэлж болохгүй хүний ярьж байгаа болгон биелдэг. Тэгээд амар тасархай сайхан залуу амар гоё машин гэж ярьж болохгүй гэдэг юм байсан. Тэгээд тэр нь яаж ч миний толгойд амар бууцсан. Тэгээд амар үг нөгөө зэндэг л бол тэрэнд амар итгэв. Манай гэрт бас яаж ч нэг secret гэдэг нэг ном байсан байхгүй. Тэгээд номгийн нэг secret гэдэг нөгөө кино гэдэг шүү дээ. Бүрийн хэмжээний. Тэр бүр CD-гээр байжсэн байхгүй. Тэгээд манай ах болохоор ингээд амар кино зурлагдаг заяа. Тэгээд гэрт баг ингээд 2000 он шиг кино CD-гээр байдаг ингээд 2-3 хэмдаантай 2 юм шкаф дүүрэн кино гэдэг. Гэсэн чинь тэр дунд нь би ингээд орой алга ингээд ялгаж байгаа гоё кино үздэг гэсэн чинь нэг юм secret гэл юм гараад иртээ. Тэр чинь жоохон хөвт угналыг сонирхгүй шүү дээ. Ингээд хаяал дараагийн кино гэж бодсон шүү дээ. Гэсэн чинь би бүр үзээ заяа. Амар гоё санагдаж манагдаад. Тэгээ ойлгохгүй ороод гисэн нэг тийм гоё юм ямартаас нэг юм тархин мэдээлэл ороод ирсэн. Тэгж жаад интер ном руу бас манай эз намайг амар их дагуулж өгдөгс байхгүй. Хойлон номын дэлгүүр орчод ирэх. Тэгэл ороод тэгсэн чинь бас тэр нөгөө киноны ном нь ээж нууц гэлээ. Гараа яваад. Тэгээ би тэр ингээл уншиж эхлүүлэл ээж тэгээ намайг амар ойрхон номын дэлгүүр авчирдаг. Тэгээ би ороод хийцгөөрөл ээж тэг нэг ном үзэл барыг цаг маг болдог. Тэгээд би тэр нэг уншаад зогсчихдаг. Өдөр тэгээд нэг 10 хуудас уншаал тэгээд өөрийг харж мараад тэгсээр байгаа бараг л унш дуусахаа. Тэгэл яач мэлэгтэй болсон. Ингээ бодол амар хүчтэй юм байна. Хүн ингээ бодоод ах юм бол биелдэг юм байна. Нас төсөн гинэ. Тэр чинь нэг 5 дугаар юм байсан. 5 дугаар анги хөх тийм бодсон юм тийм. Oh my god. Чамаг манифест. Хөөе зүгшээ. Чамаг ингээ дуудаад. Тэр secret гэдэг номон дээр чи manifest гэж үг гардыг юм уу? Үгүй бодлын хурц гэдэг байхгүй. Ер нь яг тэр үг бол гардгүй тий. Manifest гэж гарахаас өмнө аюу бодлын хүч гэж явдаг. Бодлын хүч нууц. Одоо тэр номны чинь нэр ингээд нууц гэсэн нэртэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт бүр амар эртээр байсан гэвэл нөгөө хаа маантай боолын нийгмийн үеэс ахуулаад манифест гэдэг юм хүмүүс мэддэг байсан байхгүй юу. Тэгээд мэддэг байсан хүмүүс нь амар тэр нөгөө өндөр алхам жишээлтэй баян язгууртай хүмүүс байсан. Тэгэнгүүт хэрвээ хүн болгон энийг мэддэг болчихсон бол ингээд миний эд хөрөнгөөс багасна. Миний одоо эд баялагаас аваад явчихсан тэр хүмүүс ч гэсэн баян болыг гэж бодох юм бол гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд энийг амар чангалан нууцлдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр ингээд мэддэг зарим нэг юм нөгөө эрдэмтэй хүмүүс нь тэрийг номон дээр биччихвэл тэгээд тэр нь ингээд 100 дамжиж ирсээр аваад ийм норхоо номын нэг хүн орчуулж яг орчуугийн үгдээр буулгаж бичээд тэгэл ер нь ингээд хүмүүс дамжуулаад байсан. Тэгэнгүүт одоо орчин цагт болохоор хүн болгоны хүсэл өөрөө нэг хүн баян болохыг хүсэж байгаа, нэг хүн зүгээр л тайван амьдрахыг хүсэх байхгүй шүү дээ. Нандаа сүхөдөө суугах хүсэж байгаа тийм сүхөдөө суугах гэж шүү дээ. Ер нь бол тэгэхээр ч нэ. Тэ яа тэрийг тэгэж булаацалтаад идэв юм бол
Би тэр зургийг зураа мөнгө олж байгаа тэр хүн өөр зураг мөнгө олж байлаа шүү дээ. Тэр үедээ хүмүүс тэгээд бас тиймээ байдаг гэсэн юм тийм. Угаасаа нөгөө дэлгүүрч гэж аахгүй ганцхан маркеттай тэн дээрээс хайртай ганц торгын очиж авчвал яана гэл. Тэр нөгөө сонголт айгүй бага байсан болохоор тий. Тэгээд Эйнштейн хүртэл яг ингээ манифест гэдэг талаар мэддэг гэсэн заяа. Тэгээд хүмүүст хэлхийн тулд F-тэнцүү EMA гэдэг таталцлын хуулийн тухай юм томьёо гаргасан хгүй. Тэр чинь зүгээр л алин модноос унаад газар дундаг гэсэн томьёо ерөөсөө биш заяа. Бүх юм ингээ таталцлын хуулийн дагуу явчихдаг. Хорвоо ертөнц ингээ таталцлын хуулиар үйлчлэлцэж идэг. Энерги болохоор бүх юм болохоор энерги гэдэг үгээрээ яг ингээ шууд хэлэхгүй гэхдээ бид нарт ингээ хэлээд байдаг гэсэн байхгүй. Одоо тэгээд энерги ерөөсөө устдаггүй өөр төлөөрөө шилждэг тий. Тэгээ хүний одоо бодлоос гарч байгаа бүх юм чинь одоо мэдрэмж болоод мэдрэмжээс энерги гардаг шүү дээ. Тэр чинь ингээд бүр эртнээс ингээд явсан байхгүй. Тэгээд одоо орчин үед болохоор дэлхийд дээр хэд баялаг ч юм уу бүх ингэ сайн сайхан зүйл хийзээш дуусахгүй хүн болгонд хүрэлцээтэй байгаа. Харин энийг хүмүүс мэддэг болох тусмаа амар хүчтэй болно. Хүчрэх чинь тэнгууд хүнд яг ингэ бурхан шиг хүч өгдөг заяа. Ингээд юу ч хийж чадна, юу ч бүтээж чадна, юу хүссэн бүх юмаа биелүүлж чадна. Тэрийг мэддэггүй танаа хүмүүс байдаг. Тэгвэл мэддэг болчихсон бол бид нар яг хүснээр яаж жаргалтай амьдарч чадна. Гэдэг ил олгож гаргаж байгаа гэдгээрээ тэр ном нууц гэдэг нэртэйс аахгүй. Тэрнээс эхэлсэн үе нөгөө нэг юу нэг Attack on Titan гэдэг аним байдаг штэ. Тэрний цамцтай болох гээд би бүр амар мөрөөдөл яг ингээл үнсцэн явж юм. Материал ингэж мэдрэгцэн. Тэгэл годомжоор болох чинь гот ингээл хүмүүс нөхөө Attack on Titan-тэй цамцтай охоо танталцээ. Тэгчээ ингэж амар бодож модож заяа. Тэгээ би тэрийг авсан байхгүй. Тэгэхэд надад ингээд ямар ч цайны мөнгө гэж байдгүйсэн. Би баг яг бодлогчонд 10 20 50 төгрөгөөр цуглуулад 60,000 төгрөг цуглуулж байгаас. Тэр цанцыг. Вау. Nice. Тэгээд дараа нь болохоор их сургуулийн амар амжилттай төгсөж ингээд диплом авсан байна. Дипломын ингээд тэр илгэн авцсан ингээд мэдэрчээ ингээд амар бодж бацаад тэр өдөр диплом хамгаалсан хүмүүстээс хамгийн өндөр оноог нь аваад гэсэн зэ тэ манай багш маш ингээ диплом өдөрцөн багш ирэл амар нуруу өдөрцөг гэж. Би чинь нурлуу згсэн. Би чинь нүүрлүү згсэн. Тэгээд дараа нь болохоор би төгсчөөд за одоо ингэ сургуулаа төслөө. Одоо юу манифест хийх вэ? Би амар алдартай нэр хүнтэй том компанид ормоор ингээл тэгэл тэнгуүч шууд говьд оролцсон. Тэгээд говьд орсон чинь ингээд бас юм таалагдахгүй. Би амар залуухан хүмүүс ажилтдаг ингээ хотын төвд байдаг. Говьч амар манай гэрээс холоос 4 11 2 8 хол. Тэгээд ингээ хотын төвд байдаг. Тэгээд амар гоё шилэн устай амар гоё интерьертэй. Тэгээд амар гоё газар ормоор ингээд тэгсэн чинь напад орсон. Вау. Үгүй. Чи бас тэгэж манифест хийсэн юм уу? Би манифест одоо ч би их тийм амар сайн хийж чаддаггүй. Тэгээд би яг унтахын өмнө ингэж бодож байгаа юм даа. Ирчим гэтээ сайн шүү дээ. Яг нөгөө 70 тухамсарч унтахын өмнө амар сайн. Тэгээд яг ийм унтаа сэрүүний завсар бодож ирсэн аа тэгээд тэгээд би бол манифест хийж байгаа. Ямар ч ажлын бэрийг манифест хийлээ. Гэхдээ биш дээ тий. Айгу сонирн заяа. Би саяхан тэгэж анзаарсан байхгүй юу? Ер нь ингээ багасаа боддог гэсэн юмнууд шүү дээ. Яг багад эсвэл бол хүн жоохон байхад эсвэл бол миний сүнс бүр их илүү их хүчтэй байсан байж магадгүй заяа. Жоохондоо боддог гэсэн юмнууд айгу их биелсэн заяа. Тэгээд тэрийг ингээд амаараа хэлэг хүчрхэгжүүлсэн юмнууд нь бүр их биелсэн заяа. Амар жижиг юмнууд заяа. Би ингээд гэрт нөгөө нэг сансарт амьдардаг. Тэгсэн чинь манай би тэр үед нэлдэгээс нэг ихмаа гэд найз байсан. Тэгсэн чинь ихмаагийн даалгавраа хийсэн ч яасан ч тэрнээс ингээ гараа үзсэн чинь айгуу гоё хувцастай хичээсэн байхгүй юу? Нэг юм нөгөө нэг фрэнд центр дээр гардаг шиг нэг юм гоё хувцалсан тэр нэг юм амар өөртөө ихтэй нарны шилт үүсэн. Вау, харин тий бараг л тиймэрхүү бүр тий би бүр вау ямар гоё нэг иймэрхүү хичээг болцоомсаа гэдэг. Гэтэ би рэчэл шиг болсон гэж үү биш л тий. Тэгтээ шүү дээ тийм. Ер нь олвол яг тэр багтаа боддог гэсэн хувцснууд яг одоо өмсдөг заяа. Тэгээд бас би бүр яг манифест хийсэн юм даа юу. Тэгтээ шүү дээ тийм. Тэр манифест чинь яг хоёр талтай байгаа байхгүй юу? Хоёр өдөртөө зүв шиг заа.
Тэг муу юм бодоод муу юм билээ. Сайн бодоод хаар яг болчихж байгаа юм. Тэнгүүд муу юм бодоод байгаа болчихж байгаа. Миний сайн юм гэж тэр үедээ бодож мөрөөдчихсэн юм. Одоо өнөөдөр асуудал болсон байгаа зөө. Яг уу жоох муухай юм ярих чинь нөгөө шижгэн хүрдэг хүмүүс болвол 2 минут гүйлгэх хэрэгтэй заяа. Зүгээр ингэсэн жоохон бахта би ингээд ямар гидсний асуудалтай. Тэгж яг юм чухал юмд явах заяа. Нэг гадаад чухал Японыг сурах гэж явж маавал. Тэгэл яг нэг юм чухал юмд орох болонгууд л гүйлгээд идэх цаа. Амар ятгатай. Тэгэл хаа очсон гэж ингээд гүйлгээд тэгмүүд чинь ингээд 0 орох хэрэгтэй. Тэгэл гиз баян өгдөд идэх заяа. Тэгээд хөдөө мөдөө явахаар бас тэгээд идэх заяа. Тэгэд бодоодсэн жаа нөгөө эдийн шуушны өөрчлөгч хөрөлдөгчтэй юм байл л дээ. Тэгвэл би яг тэр үед бодчихсон юу гэж бодсон гэж. Би бүр маш гүнзгий бодож суусан. За би бүр бараг цааны уурдч өглөө тий. Үгүй би бас арайс тийм бодог үзснэ. Би яг тэгж тахгүй. За яг тэ ингээд ийм юм бол байхаа. Гэтэ нэг юм чухал юмд явж байхад гэртээ байхгүй байхад би ингээд энэ тийм бадга болчих юмсан ингээд зүгээр ингээд гэртээ ирээ ингээд ийм бааж мад 0 орд өвтгөнөө гаргадгүй бол гоё гэж ботцсон байхгүй. За тэгээ байхгүй. За одоо бол тэгээ хөдөө 7 хоног явна уу гадаад 7 хоног явна уу бүр өстэй асуудал болсон зөө. Одоо бүр үнэхээр асуудал болсон. Гадаад явах юм бол яг байхгүй. Хөдөө явах юм бол яг байхгүй. Тэгээ тэр хүсэл бол үнэхээр биелсэн. За би тэрийг яагаад гэвэл айгүй бүр юм хүчтэйгээр ботсон байхгүй. Яг тийхгүй бол гоё ингээл ерөөсөө 0 орох шаардлагагүй ингээл яваад идэх бол гоё гэж ботсон чинь тэр нь биелээ. Гадаадд тэгээ та бүр амар юм таваатаж дуулаад амар тухтай 0 дээр ингээ сайхан 50 байсан ч гэсэн өндөрт чадахгүй юу? Чадахгүй шүү дээ. Бүр тэр чинь гэхдээ зориултын юм уугаад ямар нэг арга хэмжээ авах юм бол болно. Саяхан би сая хэд хоногийн өмнө хөдөө явчихад ирэхлээр тэр асуулт тулгарч байгаа байхгүй. Тэгэл гэртээ ирэнгүүт бүх юм окей болчихж байгаа байхгүй. За арай муухай юм ярьчлаа. Одоо гоё манифест дээр заяа. Миний яг хамгийн тод санаж байгаа хамгийн сайн яг манифест чихнээсээ байсан юм заяа. Юу ингэсэн нөгөө нэг 23-т орсон байхгүй юу? Би штэ тий. 1-р ангита 1 сураад 2-р ангита 1 сураад тий. 1-2 дугаар ангита хойлонд 0.1 тэгсэн за. 0.1 тэг болсон нь шалтгаантай тэрийг дараагийн подкастн дээр ярин заяа. Тэгсэн чинь 2 дугаар ангита 0 жаад за ер нь нэг сургуулийн солихгүй болохгүй мэн гэж шилжүүлсэн байхгүй. Тэгээ 2 дугаар ангита 23-т очиод тэгээ арайг шалгалтанд тэнцэн заяа. Би 2 дугаар ангид төгсчөөд 1-р ангийн хүүхдүүдтэй хамж 1-р анги төгсөн хүүхдүүдтэй хамж шалгалт өгөөд арайг ч тэнцэн заяа. Тэгээ 23-т дахиад 2 дугаар ангид орж байгаа байхгүй. Тэгээ ороод яг анги руу нэг авах гэсэн чинь дулмсүр гэдэг багштай тэгээ 23 хитэн давхарт жилээд энийг ингээд анги руу авах гэсэн чинь баахан хүүхдүүд таних хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр ингээд хон юмаа хурах шиг нийлсэн юм шиг хэдийн юмнууд дунд за нэг бүр яг янз гоо юм заяа. Бүр үнэхээр тасарсан хөөхөн өндөр царайлаг тэг нүдний бөөр хий тэг хүмсэг сормоос тэг юу ч юм бараг л тэгээд юм гоо уурт хаар өстэй заяа. Тэгсэн нэх гоо тэгсэн ингээд бүр улаан цаа яг л гадаадаас импортоор ирсэн. Яг гадаадд бүх хамаатнуудад амьдардаг хүн гэдэг мэдэгдээд байгаа байхгүй. Нэг тийм хуцнууд хүмүүс. Тэгээ яг тас энийг л нэг юм нүдний ялцсан заяа. Тэгэл би яг ингээ анги руу ингээл хүүхдүүд ингээл яг ингээд нэг хашаараа орж байгаа юм шиг ингээл ордог байхгүй юу. Тэгсэн чинь яг би тэрийг хараад тэр охиныг хараад тэр урттай охиныг хараад яа энэ охины хажуу суучихсан. Би энэ охины хажуу суучихсан гэж бодоцохгүй. Би яг тэгж байсан. Би энэ охины хажуу суучихсан. Багшаа намайг энэ охины хажуу сууг хэлдээсээ багшаа гэж бодоод тэр охин руу хараад багш руу хараад тэр охин руу хараад багш руу хараад тэгээдсэн чинь урд ингээл баах хүүхдүүд ороод тэгсэн чинь багш бүр амар сайн над руу ингэж хар зогсчихсан. Тэр охин тэрнтэй хамт гэдгсэн чинь намайг тэр устай хар устай хөрх охинтой хамт суулгасан за. Тэгээ суулгасан чинь ингээд тэр чинь ингээ угаасаа ингээ од байгаа шүү дээ. Ингээл хавиан дээр л би чинь тэр үед амар дархан бүдүүн заяа. Тэгэл бүр бүдүүн. Тэгэл улаан хацар мацартай ч илүү за нэг тийм дээ. Тэгээ тэгсэн чинь мань хүн ингээл хүн болго ингээл ир юмгүй багш юу сургачгүй л ингээл юм хүмүүс асуугаал ингээл сонирхол заяа. Тэгсэн чинь би хажууд нагаар нэг тоогдох байгаа юм шиг байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ээс надад тэр өглөө нэг шоколад өгөө явуулсан. Өвнөтэй юм шоколад цэнхэр. Тэгээ миний өвнөтэй шоколад. Сүйтэй өвнөтэй шоколад. Тэрийг минийх охин ингээ хажууд нь хүн суух юм бол хуваагаад найздаа алаарай. Тэгэл тэгсэн чинь нөгөөх чинь нэг тоох анзгөө байсан юм аа. Угаасаа би ч дарах юу ч ярихгүй юм чи. Тэгээд шоколад агараад ирэл чи шоколад идэх үү гэж асуугаал. Түүнээс хойш одоо 97 оноос хойш өнөөдөр хэрэг хэдэн жил вэ? 28 жил. 28 жил миний хамгийн сайнаа зулсан байт юм аа. Яа. Тэр бол манифест. Тэр бол бүр 60 70 жилийн хүчтэй манифест байсан юм.
Тийм. Шоколад ус айгүй. Тэгээд харин тэр нарангуу манай тэр найз нарангуу гэдэг тийм. Тэсний нарангуу гэсэн чи тэгж хэлээ. Тэр нөгөө шившлэгтэй шоколад байсан юм шүү. Ээж чиний юм гэсэн юм шүү. Тэр миний хамгийн хүчтэй манифест байна. Даваагийн яг бодож яснаас биелсэн юм бэ нөө? Нэг яг бодож яснаа. Би яг тийм амар манифест хиймээ гэж яагаад дүү байсан л та. Яг жижиг сажиг бол зөндөл юм байна. Гэтэ тэр нь ингээ яг миний дараа нь бодохлоор ардаа нэг юм сонин баг зэргийн сүрэг үр дагавартай манифестууд байдаг. За. Тэрний талаар би нандаас бүр хэдэн жил өмнө асуусан тийм. Юугаа жилийн өмнө жилийн өмнө тийм асуусан. Нөгөө хоёрын гоё зураг авахсан пикник үү? Тийм шүү. За. Тэр зураг авсан гэсэн. Тэр скриншот хийж авсан шүү. Тийм тэр байж л байгаа шүү. Одоо жишээ нь шүү дээ. Намайг жоомог манах зах дээр лангуулт байсан байхгүй. Тэгээ шинэ жил баяр маяр болгоноор ингээ бүр амар ингээ хавуулцаал гэртээ ингээ цагаан мараар чинь гэртээ гэрээ цэвэрлж мөрлөө шүү дээ. Тэрийг хийж амжихгүй ингээ бүтүүний өдөр орой 8 гэж тарж ирсэн ингээ гэрээ цэвэрлж мөрлөө. Шүн баг унтаж амжихгүй өглөө зоолгож малдахдаг. Тэгээ шинэ жилээр ч гэсэн бүр амар ингээ хавуулцаад ерөөсөө тайван суухын эцэсгүй юм нэг юм гой баярлж чаддгүй байсан байхгүй юу. Тэгээ би тэр үед амар их ингээ бүтүүний өдөр өглөө нь хамаг юм бэлтцээд ингээ гой тайван суугаад гоё тайван шинэл тайван битүүлж үзхэнсэн гэж боддог ус хэвгүй юу. Шинэ жилээр ч гэсэн энэ гоё тайван баярлж үзхэнсэн ингээд баярын өдөр гэртээ амраад зургт мөртөө үздэг байхынсаа ингээд амирх боддог ус юм. Яг хөө тийм болсон заяа гэртээ амардаг болсон гэхдээ манай дампурсан байхгүй амар өнд ороод лангууд тэгээд зах дээр зогсгоо болоод тэг гэртээ амардаг гэсэн байхгүй. Тэгээд биелсэн гэхдээ яг хөө дутуул бодсон юм шиг байна. Яг юунда төвлөрөөд зарим жижиг юмнуудын бодлого орчихд юм шиг лээ. Миний бодлоор. Яг уусаа тийм бодох юм жоо юм чинь амрал гэж бодчих. Тэгэхээр хоёулынх нь би яг заримдаа өөрийнхөө бодлоос жоохон болгоомжтой хандах гэж хичээдэг болсон. Тийм. Яг юу хүсэх үү гэдэг дээрээ. Тийм. Бодлын хүч манифест хоёр тэгэхээр яг нэг юм яриа нөө жоохон өөрөө зөв шүү дээ. Хоёулаа яг адилхан байхгүй юу? Хүн угаасаа юу бодно яг л тэр нь билнэ. Одоо ингээд өглөө ингээд сэрэн штэ тэ өглөө сэрэл ямар навшиг өглөө яаж ажилтаа явна очиол дахиад газамдаа төвчрээл тэгэл очиол намайг хоцорлоо гэл дахиад нэг бай цаглчин загнаал гэл ингээд бодол эхлэв штэ тэ. Тэнгүүд хүний бодол ингээд тэр сөрөг бодлоо шууд мэдрэмжлэн цаг мэдрэмж нь ингээд жоохон залхсан ингээд уур хүрсэн ч юм уу ингээд хэцүү мэдрэмж төрөн шүү дээ. Хэцүү мэдрэмж төрөнгөө шууд тэрхнаас ч одоо ингээд vibration үүсч ингээд жилж болсон юм. Vibration үүсээд тэгээд тэр ингээд буцаад ертөнц рүү ингээд тохио өгчөөд буцаад хүрээд ирэхдээ таны өдөр ч юм муухай өдөр болчих. Өнөөдөр юу ч бүтэхгүй ажил үйлсч ерөөсө бүтэхгүй. Ийм л юм ерөнхий. Яагаад л өөрөө тэгж мэдрээд байгаа шүү. Өглөөнөөс ахвал та өөрөө тэрийг сонгосон болохоор гэж байхгүй. Тэгхгүйгээр өглөөс ирээл өнөөдөр ямар гоё өдөр вэ? Цаг агаар гоё байна да. За өнөөдөр очиод ажил дээр алаад өгье. Тэгэл зандаа явж байхдаа энэ мод цэцэг чинь шугам мууж иргээд ямар ч гоё юмтэй өнөөдөр би юу ингээд амар жижиг юмнаас амар гоё таашаал авч ийн ч юм уу гэж бодоод ажил дээр очих юм бол ингээд vibration ингээд аригууд аридээ төвшний vibration ялгараад байгааз тэгэнгүүт дахиад тохио илгээгээд буцаж ирэхдээ өнөөдрөө ажиллаж амар гоё хүмүүстэй харилцах харилцаач гэсэн амар гоё хин нэгэнтэй гудамжинд мөрөлдөж хэрэлдээгүү тиймэрхүү байдаг байхгүй. Тийм болохоор ерөн сөрөг бодол бодсон ч тэр нь биелэн, эерэг бодол бодсон ч тэр нь биелэн. Тэгээд хүмүүс чинь нөгөө манифест гэдгийг айгүй том зургаар ойлгохтой ингээл би тийм байр ингээл манифест юм машин манифест юм гоё нөхөртэй бол ингээл тэгдэж штэ тий. Тэгхгүйгээр яг тийм юм манифест хийж болно. Гэтэл өдөр тутамдаа бодож байгаа бодол чинь л ингээд шууд өөр төрч ирж идэг. Би байр машин манифест хийсэн юм шиг. Тийш дээ. Гэтэ тэрийг ингээд зэрэг авах юм боломжгүй байсан байхгүй. Ер нь бол миний нөхцөлөд. Гэтэ би яг дотор би яг энэ хоёрыг зэрэг л авах гэж бодсон. Гэтэ яг бараг л зэрэг. Бараг л зэрэг хоёулынхын зээл зэрэг гарсан. Гэтэ байр нь орно. Орчин байгаа штэ. Цонхмох хийсэн. Тийм. Тэгэхээр ерөөсө боломжгүй юм гэж байна. Тийм. Тэгээд толонд хараад төрөлхөн нөгөө нэг 70 тухамсар гэж юм байдаг шүү дээ.
одоо ингээд хин одоо манифест гэдэг нь ойлгохдаг болчлоо. За би ингээд бодлоо өөрчлөнө, сөргөн бодгоолно. Одоо жишээл би өөрийгөө амар арчаагүй, өстө муу зөө уур чадваргүй энэ төр гэж боддог байлаа гэж бодъё л та. Тэгээд тэнгууд манифест гэдэг юм мэддэг болчиход би ингэж бодож болохгүй юм байна. За би өнөөдрөөс эхлээд би амар сайн мундаг би алдаг чаддаг гэж бодсон шүү дээ. Тэгтэл нөгөө нэг даалт ухамсар гэдэг зүйлтэй өдөр болгон ингээд би ямар арчаагүй юм бэ гэж хэлсээр байгаа тийм олон давхар нэг ширхэг цаасан юм нэгэн ирнэ олон ширхэг ингээд тавьчихаар зузаамлчтэй шүү дээ. Тэр шиг юм даалт ухамсар тийм бодлууд үүсчдэг. Тэгээд тэрийг өдөрт 1000 удаа ингээл за би эрэг юм бодохгүй болохгүй гэж нэг 5 минут эрэг юм бодчихвол тэгээ үлцэн 24 цагийн 23-т нь сөргөөр бодоод хамбал тэр ямар ч үрд юм уу гэсэн үг байхгүй. Тэгэхээр бодол дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд хэрвээ яг нөгөө тийм specific юм ингэж манифестлж байгаа бол тэрийг яг технээсээ мэдэрнэ. Одоо нөгөө нэг дакутаны манифест одоо машины манифестлжлаа гэж утгад шившин одоо машин сууж ин тэ яг авах гад бодлоо авах гад юмуд машины шинэ бүрээснээс нэг өнөр тэтгдэг тэр өнөрийг ялгах юм болж байна. Unboxing дэлгэц мэлгэснийхаа цаас ингэж хуулж ин юм эсвэл машина яг эхний өдрөө авчвал барай явж ин тэ гараа ингэж цанхаараа гаргаж тэнгүүд гарын цалин мэдрэгдэж юм. Тэнгүүд хэнийг суулмаар байгаа тэр хүнийг суулгавал тэр хүнээс ямар реакшн жишээ машин толцсон юм аа гэдэг. Одоо ойлоо тэрэлж байгаа. Шот тиймэрхүү тэгмэд ингэж бодгоод нэг тийм дотроос юм баясал төрөөд байгаас тэр юм болоогүй ч гэсэн ингээд баясал төрөөд байгаас тэрийг мэдрээд яг тэр мэдрэмжээ ингээд байлгаал ингээд vibration яг тэр төвшөнд би угаасаа болох нь тодорхой. Хол эндээс одоо нэг 20 км-ийн цаана байгаа юм угаасаа л харагддаг шүү дээ. Гэтэ би алхаалал байвал тэнцээ очиод надад харагдсан тодорхой. Тийм болохоор тэр юм угаасаа байгаа эрхэн тодорхой гэдэг айгу бат итгэлтэй байх юм бол тэр манифест биелэх маш өндөр. Гэтэ тийм шүү дээ тий. Тэгэхээр одоо яг энтэй ингээ холбогдуулаад ярих юм бол заяа. Хүү ингээ гоё юмнуудыг хүсэн шүү дээ. Өөртөө гоё сайхан бүхнийг одоо бусдад гоё сайхан бүхнийг ч юм уу одоо бараг хүн төрөлхтөнд ч юм уу за ингээд гоё юм хүслээ шүү дээ. Тэгэж хүсхийн тулд их олон гоё юмыг бодоход бол их олон гоё юм үзэх хэрэгтэй юм шиг санагдсан надаа. Бас ингээ айл болох боломжоор энэ ингээ надаас хоол гэж юусаа бодохгүй айл болох гоё бусдын гоё сайхан байгаа юмнууд ингээ хараад аль болох боломжоор гоё машинд чамгүй сууж үзээд тэгээд нэг амар их юм авахгүй ч гэсэндээ гоё шинээр нэгцэн ресторанд ороод нэг зүгээр суугаад vibe-ийг мэдрээл яг тийм нэг гоё юм руу аль болох өөрөөгөө боломжоор нь жоохон ч гэсэн хэсгээ оруулаад байлгасаа айгу зүгээр юм шиг санагдсан. Тий. Тэгээд нөгөө өөрөөгөө unlock хийх бас хэрэгтэй. Тэр нөгөө нэг ютубер төвшөгийн нэг бичлэг үзчихсэн чинь гэсэн байхгүй юу. Ингээд би нөгөө Францад яг нөгөө Эвлийн цанхаг харагддаг хэсэгт нь байр төрөсөлттэй маа авсан байдаг шүү дээ. Франц гэдэг юм уу? Тий. Тэгээд байж байгаад Монголд ирсэн шүү дээ. Тэгээд яг тэр нөгөө байр үзэж явж байхдаа яг тэр хэсгийн байруудыг хараад за энэ ч асуудал одоо энэ угаасаа л баячууд л амьдардаг байх гэж бодож нэг ингээд өнгөрөөд явах гэсэн гинт би яагаад ингэж боддог вэ? Би өөрөө яагаад энд амьдарч болохгүй юм? Тийм шүү дээ. Угаасаа би чадна I deserve it гэж бодоод тэгээ шууд тэнд байраас маахгүй. Тэгэхээр хүмүүсээс шууд тэгэж нэг өөрийгөө unlock хийж явах хэрэгтэй. Тэгтээ танилдгээр ингээд гоё юм үзээд айлт ингээд сууд үзээд бас тэр мэдрэмжийг авчиж мэдрэх хэрэгтэй байна. Тийм. Тэгээ хаана юу байдгийг мэдгүй байж төсөөлнө гэдэг чинь бас амар хэцүү шүү. Одоо тийм байхгүй юу? Одоо ингээл яг дизайнерууд гэсэндээ тэгдэг шүү дээ. Тийм. Гоё мөзөж хараг бол яаж тэрий чинь хаана юу гэдгийг мэдээж яаж хийх өөрөө тэр хай сансар руу харгаар гэмиг зөхиогоо зураг суучих юм мэдгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар experience хийх хэрэгтэй байхгүй юу? Гэрд амьдардаг байж байр зурна гэдэг чинь бас айгүй хаана очиж дутагдaltaй байхгүй юу? Байранд амьдарч үзээгүй юм чинь хаана юу гэдгийг мэдгүй шүү дээ. Яаж тоос. Нойлын хаалга юу. Яг энэ яриаг ярьж байгаа дээр нь хоёр өрөө байранд байдаг архитекторууд, дизайнерууд хаус зурна гэж юу эдийн гэж ярьж байгаа бол уучлаарай хараалуу гэсэн. Үгүй шүү. Тийм юм бол дизайнер архитекторуудаа хаус нь л амьдруулч л та. Тийм мөнгө өгч. Тийм цалин өгчлөлтөө. Тийм боломжийг нөгөөд бидний зүгээр метр квадрат нь $50-аар нь зургийг ихтэл мөнгө төлөөл зурулч л та. Тэгэж чадахгүй мөнгөөс төлж чадахгүй юм гэж нэг тэгэж ярьж байгаа юм ч хэрэг байхгүй. Угаасаа дэлхийд дахинд тийм л байгаа заяа. Тийм л байгаа. Бүх наад гой байшингууд чинь зурж байгаа хүмүүс бүгдээрээ л
ингээл л дунджил амьдралтаа дунджаас жоохон дээгүүрд оруулаад дээдийн заяа тэгж л амьдарч байгаа. Тийм реализм үстэй. Угаасаа тэгэж амьдарч байвал чиний гэрийг зурчихгүй чи мэдгүй. Амар luxury house төслөөр ажиллажсэн гэр нэг юм балгасан. Бас тэр нь яг юм бэ. Бид нар тэгтээ сүүлийн үе сайжаад асаажаад. Ямар муухай сүрэг юм ярьж байгаа гоё юм ярьж. За би нэг юу яачаа. Арай нөгөө нэг ахмадаараа амьдралын туршлага ярьчих уу. За тийм. За ингэсэн заяа би болохоор энэ яг албан ёсны яг professional manifest хийхийг аваач гэх шиг. Яг ингэж албан ёсоор манифестийн зан үйлийг яг ингэж хийгээд тэгэхээр нь талхлаа хийгээд энерги гоё цэвэрлээд тэгээд яг нөгөө нэг манифест яг одоо болж байгаа юм шиг одоо цагаар бодоод мөрөөдөөд бичээд яг иймэрхүү үргэлжлүүлэг болохоор чамаас нандагаас хийж сурсан байхгүй юу? Тэр чинь болохоор 2 жилийн өмнө шүү дээ. Жил гарны өмнө ч нөө 2 жил орчмын л өмнө байгаа. Тэрнээс өмнө болохоор зүгээр бодлоо хүчтэй даваат 2 шиг хүмүүс бол зүгээр битгойсэн бүр ялангуяа охины ордтой бүр тийм юм да муу зүгээр л бодлоо хүчээр явж байгаа. Амар практикл. Амар практикл дээ. Гэтэ би 8 сар болохоор жоохон дэлгүүлүү заяа гайгүй. Тэгсэн чинь бүр ингэж дүнгэж төрсөн цагаас ахуулаад юм нөө бүрэн бүтэн гэр бүлд өссөн. Тэгэнгүүтээ ингэж миний ингэж аах их аав ээж энэ бүгдээрээ намайг ингэж ерөөсөө ингээл чадахгүй байхгүй ингээл өстой принцесс гэлтэй улаан цагаан бүр ингээ гисэн бүр ингээ өмнөөсөө гараад ирсэн бондгоор хатчихсан л миний охин мисс мира гэл заяа. Бүр ингээл бөөрийнх нь үүртэг уулаа хатчихтай хатчихсан л өстой мисс мира хамгийн хөөрхнэн өстой гэл ингээ бүр багаас төрсөн цагаас ахуулаад ингээ өдөрт хэдэн удаа ингээ хилээд хахаар би бүр угаасаа өөрийгөө тийм гэ ботцсон за. Одоо хинч намайг жол матарж жол хавтгаа нэрэмээр өвчээс арьстай гэх юм бол надаа юу ч хийж хэлэх наалтгүй за. Бүрий багасаа тийм дархлаатайсэн баггүй. Тэгээд тийм хүмүүс чинь ингээ цаанаас ингээ угаасаа гоё юмнууд бодоод идэв юм билий. Яг юм гоё орчинд байгаад хахаар угаасаа бодлууд нь дандаа л гоёор гараад идэг заяа. Тэгэхээр ингээ хүмүүс ингээ багасаа дандаа гоё юм хийж, гоё бодлоор явъя гэдгийг юу н 10 жилд нь яг би нөгөө нөхөц ажил охиноос сонсчихсан байхгүй. 10 жилд нь багш нь ярьдаг байсан ингээ. Тийм. Одоо ингээ хэцүү боломж дунджаас доош ингээ боломж хэцүү газар нөхцлөө зөндөө байгаа шүү дээ тийм хүүхдүүд чинь тийм гоё юм бодъё гэхээр чадахгүй эргэн тойронд ямар ч тийм гоё бодох юм байхгүй тэгээд гоё үг хэлж байгаа ч хүн байхгүй заяа тэгэл гараал нүл стресс тэгээд ингээ сургууль дээр нойлгох хүн байхгүй тэгээд жахт нь ядаж ганц хүн нийгмийн ажилтан ч юм уу сургууль дээр нь ч юм уу нэг тиймэрхүү хүн юм байдаг шүү ингээ гоё юм ботом бол ингээ гэж яг тэр нэг мессежийг өгдөг нэг хүн байвлаа сайгүй гоё юм шиг санагдсан заяа. Би бол яг миний хувьд бол багасаа миний бодлоо дандаа гоёсэн болохоор ингээд нилээн том болтлоо. Одоо хүүхдээ гаргатлаа ингээд бүх юм ингээд яг миний бодсноор ингээд бүх юм гоёор заяа. Юусаа сургуулаа төгссөн тэгэл бүгдээрэнд ингээл онц байдаг гэсэн хамгийн шилдэг нээдэг байсан хүссэн найзуудтайгаа найзалдаг байсан хүссэн газар руугаа явдаг байсан бүр ингээд юугаарч дутаагүй дандаа гоё юм бодоо гоё юм битдэг гэсэн заяа. Тэгээ байжсэн чи энэ надад нөө юу амир нөлөөлт юм санагцсан. Хүний биеийн дархлаа нөгөө хүний бие бас сайн айгуу сайн байх хэрэгтэй юм шиг санагцсан. Нөгөө ямар ч бэлтгэлгүй яжаад нөгөө сурж байхдаа жирэмсэн болоод тэг хүүхэд гаргаад амар их ядраад тэг бүр амар тураад тэгээ байжсэн чинь гинт нөгөө нэг төлөвлөгөө байж байгаад гинт ээж болж таарад тэгсэн чинь ингээд нөгөө нэг гэр болохгүй юм бийжэж нөхөртэй болохгүй юм бийжэж хүүхэдтэй болсон заяа. Тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө нэг миний багасаа боддог гэсэн бүх гой бодлууд гинт ингээд бүр шаачрууд заяа. Бүр юу ч яахгүй болсон заяа. Тэгээд ингээд тэгсэн чинь нэг мэдсэн чинь дархлаа байхгүй болсон. Би муутай болсон. Тэгээд ингээд байжсэн чинь хувийн амьдрал нь ийм болсон. Тэгээ нөгөө нэг яг ингээд хамт байгаад байгаа миний яг тэр үед эргэн тойронд ингээд ойрхон байжсэн хүмүүс ингээд бүгдээрээ юу гэрийн дагаа хамт ажиллахгүй. Яг миний хажууд байсан нэг цөөхөн нэг ганц хоёр хүмүүс ингээд зүгээр нэг намайг юм сайн биш юм шигээр мэдрүүлээд нөгөө багасаа авдагсан бүх мэдрэмжүүд шал өөр юм мэдрүүлээд жийл болдгоо, жийл муу эд, жийл хөөгөө, жийл юм арчаагүй, хар багасаа юу ийжсэн юм баг ингээл би гинт бүр хамгийн муу ээж болсон даа. Тэгээ би хамгийн муу ээж болсон, хамгийн муу биетэй хүн болсон. Тэгээ ингээ бүх юмдаа хамгийн муу болсон чи гинт ингээд яг миний амьдралын нэг амар хэцүү 10 жил болсон байхгүй юу? Тэгсэн чинь яг тэгээд ирэнгүүт нь шүү дээ тий. Хүн яг тэр тийм юм руу яваад идэм бэл. Орсон ажлууд нь тийм заяа. Яг ихний хідэн ороод хийсэн ажлууд одоо шүтээсээс бусд ажлууд нь айгүй тийм дандаа нэг хилтэй амтай хэцүү өдөрлгуудтай тэгэд ингээд нэг хамт ажилтдаг хүмүүс нь дандаа нэг гоншонсон дан гэсэн. Тэгээ тэрэн донд нь ингээд гэтээ миний нэг юу байгаад тэр байгууллагууд дээр байхад л би хичнээн ингээд миний аура ингээд дуртцсан ингээд юм дуртцсан бизнесэндээ эргэн тойронд бол би бүр гайгууд ороод байгаа байхгүй. Тэгээ яг нэг тиймэрхүү байдалтай бараг 10 жил явцсан заяа. Тэгээд явж агаад
Би бол өмнөх ажилдаа бол амар баярлдаг. Даваад дагаад орсон шүү дээ. Тэр ажил руу. Одоо бол бит хоёр хуваарь юм хийж байгаа. Тэр үед болохоор нэг компанид ажилласан баггүй барилгын зурагчлалын компани. Тэгэж ажиллаад тийшээгээ ингээ орсон чинь гинт бүх юм амар өөрлөсөн тий. Бүр амар гоё. Тий. Амар гоё болоод тэгээд тусдаа гараад бас хүүхдээр хойлох нь болоо. Тэнгүүд чинь тэнд зөвхөн халдуун бит хоёрын энерги яваад байгаа байхгүй. Цоо шин гэр бүл нэг бит хоёр ч хойлохнаа залуу хүмүүс ингээд яг тэг өөрсдийн гисэн гэр оронтой болцсон. Тэгээд нэг унаад хэрэгтэй болцсон. Тэгээд яг л нэг юм шин эхлэл болох юм шиг санагдсан. Чи гэр хажууд офстой болтон. Тэр нь тэгсэн чинь миний амьдралд анх удаа гутал өмсөг офстой. Би гутал өмсөг офстой шугам мөрөөддөөсөн байхгүй юу? Тэгээ ингээ явжсэн чи энерги ингээ сайжирчж штий. Тэгээд энерги ингээ сайжраад би ингээ сайжирсан гэмгсэн яг тэр үед нь чи гарч ирж таараад тэгээд надад тий тэгснэ ингээд нөгөө энерги хэрхэн сайжруулахыг зааж өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь нөгөө хамгийн гол манифестыг миний ойлгосноор яг надад нөлөөсөн манифестийн хамгийн чухал юм нь нөгөө талархал хийх байсан. Тэгээ анх удаа нөгөө нэг чамтаа анх удаа ихтэн яг тэгээгүй 20 дахь удаа талархал хийхэд нэг хүн ингээд нэг юм уншаадсэн шүү дээ. Юу лээ. Хорвоо ертөнцтэй баярлаа. Ихтлгээдээ баярлаа. Нэг өвгдээцтэй баярлаа гэж аав ээжтэй баярлаа. Тэнгэртэй баярлаа. Уснаа баярлаа гэж бүх юм баярлаа гэж гэжсэн аа. Одоо ингээд биес чинь нэг цагаан юм гараад хорвоо дэлхийгээр тараад буцаа чиний бие рүү орж ийн гэж мэдэр гэдгсэн шүү дээ. Тий. Яг тэрийг би 2 дахь удаа манифестийн тим юм хийж захтай. Яг үнэхээр баярлаасан байхгүй юу? Яг ингээд би нэрээ ямар азар устай юм те нүур гаргах устай уух устай тэр нь үнгүй юм. Тэгээд яаж би ингээд нэг агаар амьсгалаад байгаа юм те юм хин надад энэ бүх хэрэгтэй юмнууд ингээ үнгүй гэж яддаг ч шиг намайг хайрлаж байгаа хүмүүс нь ингээд аав ээж гэр бүл үр хүүхэд нь найз нөхдүүд нь ингээ бүр надаас бүр юу ч хардахгүй ингээ бэждэг те. Тэгээд ингээ харсан чинь яг тэр ихний талархлыг хийж илгэл явсан чи өө тэнгэр мэнгэр ч юм уу. Яа там те наармаар зөвхөн миний дээрээ шаардлагагүй. Би ч бүр нарлуу хараад баярлаа гэсэн чи бүр нүдний нөхмөс гарч мараа. Нэрэ. Нарлуу ингээд харсан чинь нар тусч аваад баярлаж байгаа хгүй. Тэгснээл ингээд нүдний нөхмөс гоожол. Тэгэл бүр яг юм хагас галзуурлын байдалтай юм шиг зөө хүмүүс хариу солиотой юм байл гэж бодхоор заяо. Миний талталаа. Тийм бүр тэгэл сонсож байгаа хөгжимч гоё ингээд ууж байгаа уусч байгаа ингээд бүх юм гоё заяо. Тэгээ бүр ингээд офсенч гоё компьютер нөхөл гоё заа. Хин тэр компьютерыг зохиоцож байгаа. Тэгээ ингээд бүх юм анзаараад эхэлж хин тэр нүгүрний маскыг зохиоцож байгаа. Хин тэр ханиадны юмыг зохиоцож байгаа. Хин тэр усыг зохиогоод хин тэр энэ шаахтаар усыг гоожуулаад хин тэр бааныг зохиоцож байгаа. Бүр тэр бидний өвөг дээд бүр хамаг юмнуудыг бэлдээд гэсэн хорвоо ертөнд ингээд бүр бүх юм бэлдээд гэсэн би бүр ингээд зүгээр л бүлийн юмдар гарч ирсэн ир хүүхэд ээжиж ингээд зогоо явуулсан маа байхгүй. Тэгсэн чинь нөгөө талархаад эхэлсэн чинь үнэхээр хүн бүр юм болгон талархах хэрэгтэй. Тэгснэ тэрэндээ ч өмнө тэгэж хэлдэг штеп. Доороос түсэж байгаа шаландаа баярлаад идэг штеп. Тий. Йоо тэр боддог байхгүй. Бүр яг боддгийм аа. Гүй шал ээжэл би 21 давхар сууж байгаа байхгүй. Тийм. Бис машигтэй. Би ханыг ойлгож эхэлсэн. Нэрээ. Ханыг ойлгож эхэлсэн. Нэрээ. Хоногт 24 цаг байдаг хэлэхгүй. Чи тоолж үзсэн үү? Яг 24 цаг байдаг юм мэдгүй шүү дээ. Яг тэгсэн байхгүй юу? Би яг тэгэж тийм мэдрэмжийг 10 жилд нэг юмнаас мэдэрчээсэн байхгүй юу? Нөгөө хитрхи хичээлээ өөрөө явж байснаас болоод миний цүнх энэ мөрөвчин урагдаад тэгээд цүнхэн доторх бүх хичээл шалаараас гарсан байхгүй юу. Тэгээд бид нэр бүгдэрийг аваад финалаа аваад ингээд шил мэл аваа ингээд барьсан чи миний ингэрт баригдахгүй. Тэгээд амар олон юм болцоо тэгээд амар хэцүү байсан байхгүй юу. Тэгээд би яг тэр үед цүнхэнд баярлж байсан. Цүнх гэдэг чинь энэ бүх юмнуудыг нэг торонд хийгээд тэгээд хүн нэг л мөрнөр барай явж байгаа юм байна. Вау. Яг тэгэж удахгүй. Баярлаа гэж цүнхээ баярлж байсан байхгүй юу. Тэгээд яг манифест хийснээс хойш бол яг талархаж сурсан. Тэгээд яг манифест хийгээд талархаад эхэлсэн чинь амьдрал бүр ингээд яг сүүлийн хитэн нэг 11 хэцүү өнгөрсөн жил бүр ингээд юу ч мартагдаад. Тэгээд яг тэр бол агай сургууль болсон. Гэхдээ ингээд нэр эрүүл мэнд ярьдсан шүү дээ. Ингээд тийм маа ингээд тийм. Гэхдээ тэгсэн чинь талархал хийгээд байхад дээрэс нь нэмээд эрүүл мэнд сайжраад байгаа байхгүй юу? Бүх юм талархаад эхлэн эрүүл мэндэд сайжирч байгаа илүү хичээж байгаа. Тэгээд хүн гоё юм бодолтой байхын тулд бодлоо цэгцлэхээс гадна хин нэг нь сайхан бодолтой хүмүүсийг аль болох дэрэгдээ байлгах. Тэгээд ийм хортой орчноос аль болох өөрийгөө холдуулж гаргах. Тэгээд дээрэс нь нэмээд эрүүл байх.
эрүүл байхын тулд эрүүл хооллолттой байх. Тэг ингээд юурс нэг юм жоохон цогцоор нь өөрийгөө аль болох аль талаас нь эрүүл байхгүй болвол нөгөө биеийн өвдөд байгаа юм бижиж дан гоё юм бодоод яваад байвал жоохон бүтггүй л гэж хэлэх гэсэн юм аа. Баярлаа. Мангар их мөрчтэй. Баярлаа. За тийм. Тийш дээ эрүүл бие саруулах юм гэсэн. Тийш дээ. Эрүүл байвал зөв хамгийн хөгжилтэй ч юм уу эсвэл бүтлгүүцэн ч юм уу тийм нөгөө нэг манифест юу вэ? Яг манифестснаас ажлын байр үг. Чисүлээ. Харин би стэйсэн сэний ярьсан дээр бас нэг юм бас хэлмээр. Сайн нэг юу яасан гэжтэй эерэг юм бодохын тулд эерэг боддог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэдэг чинь тэр бас амар үнэн. Тэгээд одоо манифестийн талаар нэг менторлдог тийм хүмүүсээс амар ярьдаг хгүй. Ингээл чи бодлоо эерэг болгоод эерэг юм бодвол эхлэнгүүд хүмүүс чамайг чи ямар өөр болсон бэ гэд ингээд зайгаа бэрдэл чи амар сонирн болчих юм аа. Тэг чи ингээ өөрчлөгдөж юм тий. Тэгээд яриад зайгаа барьж байгаа хүмүүс чинь угаасаа чамаас холдох хэрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд одоо жишээлбэл ингээд ихийг хүн болгоны амьдрал өөр ааштай. Тэгээд зарим нь ингээл би одооноос амар эерэг бай гэж идэл гэрт нь ингээл орой эрэхт нь хэрүүл болж идэг ч юм уу тий. Тэгэнгүүт бас тийм байх хэцүү шүү дээ ингээл цаг юм аа. Тэгэнгүүт эсвэл ингээл аль дээр ирсэн чи амар хавж яриалсал да удирдлага хамгаалал компани амгаалал гэдэг газар байдаг шүү дээ. Тийм хүмүүсээс аль болох өөрийгөө хол байгаад байлгаад тэгээд өөрийнхөө тэр нөгөө давтамжийг өсгөөд байх тусам шинээр ингээд хүрээлэлт чи орж ирж байгаа ч юм уу яг ингээд тунж үлдчихэж байгаа хүмүүс чинь яг тийм айгуу яг сайн одоо чамд эргээр мэдүүлэх юм. Яг тэгэл тэр чинь өөрөө Гүй зөө харин үнэ. Би өөрөө ингэ сайн бодоод тахаар угаасаа тийм сайн хүмүүсээ татдаг юм шиг надад татдаг тий. Яа би тэгж хэлснээс хойш бүр хэмжүү болоод. Би надад яахтай шинээр ирнэ шүү дээ тэгээ. Тэгээ ганц сайхан нэмэгцэн юм одоо найз залуул үү. Тийм тэр тэгээд яг нөгөө могоо арьсаа хавуулаад гуйжуулдаг шүү дээ. Яг тэр шиг тийм процесс болдог гэсэн. Тийм ээ тийм. Зөв шүү. Ковид ч бас. Ковид ерөөс амарчстэй. Тэгтээ гоё амарсан гэж бил. Түм. Би бүр амар хийцгүй гэдгсэн. Шал өөр. Тэгээд ковидын дараа шинэ ажилдаа ороод тэгэл амар гоё. Би тэр саяны нэг хөгжилтэй манифест гэсэн чинь би нэг төгсөх жилдээ дипломоо бичиж явах үедээ 4 сараас аялаа 6 сар төгсдөг шүү дээ хүмүүс. Тэгээ би нэг 2 сараас ахвал юу яад гэсэн юм ингээл Pinterest орол Tumblr орол ингээд амар турхаа юм гоё хөлтэй мөлтэй багтуудын зургийг ингээл уцаараа ингээд дүүр миний бүр буцны багтаамж дүүрээ зөө. Тэгээ би галерейдээ юу байна гэж харсан чинь ингээд дүүр юм хөл. Амар гоё битэй гоё өгтөн зарим нэг шалан нүцгэн багтуудын зураг. Йоо. Тэгээд хүү ингээд миний уцыг шалгад галерей орох юм бол яг наваг ингээд тэгээд ороогаар ойлгохоор тэгээд би ингээд тэгээд яг манифестлаа тэгээд би тэрний хадахаар би бас нэг амар том point хэрэгтэй байна. Гэвчээ. Тэгсэн үү тэр манифест би тэрнээс нэг юм хэлээ. Хүү ингээд одоо дэшээ харж ихтэл амар гоё фото би баян болцсон байх гэж. Өдөртэй. Тэгээд л хизээч баян болохгүй. Яагаад гэвэл одоо ингэ зөв зүгээр хөвтөж байгаа хүн өөрөө технээсээ баян болцсон байна гэдэг хизээч итгэж чадахгүй байхгүй өөрөө 100%. Одоо ингэ гол учир нь юм тэгээд ингээд амар ментор хүмүүсээс би ингээд шалгалсан дээр амар онц хамаар байна та надад туслаач ингээд бахан мессеж ирдэг гинэ тэгэл тэнгүүд ерөөсөө нууц харах байхгүй чи зүгээр л хичээлээсээ гэж аахгүй тэнгүүд хичээлээ ингээд амар сайн хичээсэн хүмүүнд Аз амар ирдэг гэдэг ярьдэн штэ тэгээд тэр чинь
хичээх тусмаа бодол нь ингээд угаасаа би ингээд амар хэм хийгээд ингээд энэ бодлого ингээд хэлээ тогтоод толгоондоо хийцэн юм чинь би шалгаландаа тэнцэг нь бол тодорхой юм байна гэдэгтээ өөрөө амар сайн итгэж чадчих байгаа юм тийм. Тэгэхгүйгээр юу ч хийгээгүй ингээд шалгаландаа бэлдээчгүй яжж би онц гарсан байна 100 авсан байна гэж хичнээн бодож тэрэндээ итгэж өөрөө чадахгүй байхгүй чин сэтгэлээсээ. Тэгэнгүүт манифест яг ингэж ажилдаг. Яг дөрмөн болохоор 50-50% хичээл зүтгэлтэй байна. Би өөрөөсөө 50% хичээл зүтгэлийг чадхаараа ингээд 50%-ийг 100% гаргана. Тэнгүүд ертөнц эргүүлээд өөрийнхөө үлдсэн 50%-ийг гаргана. Гэтэ тэрийг бүр ингээд миний наваг амар хичээд бүр ингээд үнхээр амар хичээсэн байвал тэр 100%-аас бүр давуулж өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэг хууль байдаг шүү яг энэ манифест дээр. Тэгээд би бас яг тэг нэг турхаа болж ингэж бодож байхдаа амар их баг ингээд 4-6 сар яг хийсэн байхгүй гэртээ. Нүүрний жаа хийгээд хөлмөлээ. Гэртээ зэрэгээд хормор дээр явцгаал хөлөө гэж. Амар дасгал хоол моол амар сайн ингээд зохицуулаад тэгээд би хурч үсчихсэн хамгийн бага зэн дээр хурчсан байхгүй тэр нь 44 кг болтой. Тэгээд дээр үе юм ярьж байгаа тийм. Сугуулаа төгсөж байхдаа тэгээд би бүр ингээд яг чихнээсээ аим хүсчихсэн шиг ингээд толонд харагддаг болсон. Тэгээд би яг их сургуулийнхаа нөгөө нэг төсөлтөөр нэг бахан зураг авахлаа шүү дээ. Тэгсэн чинь би бүр хамгийн амар би хизээч өөрхөн харсан зураг ингээд амар тэнүүгээр ингээд хийдгүү байхгүй. Тэгсэн чинь тэр үед ингээд аль зургийг сонгохоо мэд. Вау. Тэгээд ингээд бүгдэн дээр нь хөөрхөн гарсан бүгдийг нь оруулчихвар санагдаад байна. Тэгээ бүр ингээд нэрээ тийм бэ тий. Тэгээ бүр амар гоё болчихсон шүү дээ тэр үеэрээ. Тэгээд яг төгсөө шууд Playtime гэсэн Playtime-аар авахсан зураг нь бас бүгдээр амар одоо бэд юм Instagram дээр чинь. Тэгээ ми story-ны юу н highlight-тэй байгаа. Тэгээд би тэр Playtime-аар story хийсэн чинь аваг 10 жилийн нэг хүүхэд reply хийж орж ирээд энэ чи юм уу? Чиний зураг юм уу гэж бүр орж ирдсэн заяа. Playtime. Ми гэсэн дотор наа. Тэнд андаа сэлбэл. Юу вэ 44 кг-аас болж байгаа. Үгүй шүү дээ. Үгүй зүгээр яг тий. Вау, хүү харагдахгүй шүү дээ. Харагдахгүй. Зураас чи юу гэж юм. Энэ зураас чи юу? Яган зураас. Тэгээ одоо энэ дээр нэг юу байгаа зөө. Энэ Playtime болтлоо. Энэ дээр миний хүл амар гоё л. За байхгүй тэр баг close та миний close дээ. Чи намайг хийгээгүй. Уучлаарай. Чи Надагийн close friend биш. За. За уучлаарай. Casual friend. Одоо энэ ингээд Playtime-ийн зураг бай. Вау. Энэ хайц. Энэ хайц. Чи махыг итгсэн байна. Вау. Энэ замдаа юу тохиолцсон яа? Яа, нэр хайцж байгаа хүүшээ энэ баг. Энэ царай гараагүй юм. Гидсэн тийм гоо юм тийм байх. Өөрхөн зураг биш юм байна л да. Би ийм болж ирсэн юм аа. За. Үе захирлын хөрмнөр энэ нарийнхан ягаан эмгтэй чи юм уу бас? Юусэн ийм нарийнхан байсан чи санахгүй байх юм юу вэ? Ямар хөөрх юм бэ? За тэр яг өстө хөөрхөн байна. Угаасаа одоо ч гэсэн хөөрхөн би л гэхдээ одооны байгаа фигүрэнд ч илүү дуртай шүү. Тийм. Би ч тийм. Яг энэ бол ингээд яг Instagram-ийн хөөрхөн охин бол мөн одоо бол байгаа чинь яг нөгөө нэг эмгтэй хүний бие шүү. Үнэ шатаар араас нь гарахгүй яадаг. Хөөе зайчаа. Өөр юм ярьж шүү. Би бас яг тэр бие хааны тал дээр заяа. Би ч бүр ингээл төрсөн цагаас л угаасаа ховдог болохоор чон шиг хийдэг нон мон гэл ингээл ерөөсөө хэддгээр амт хүртэл ерөөсөө 10 жилээ төгслөө бонгор байсан байхгүй юу. Миний бүр ингээ хацар мацар ингээд бүр чи ингээ өглөөс ирэхээр ингээд арьсан дотор байгаа ингээд өөх магч ингээд нүрэн дотор багтахгүй заяа. Бүр яг хажууд хүүхэн амсаг гэдэг. Гэхдээ харин тий яриа. Би өнөө зураг үзүүлсэн шүү дээ. Тэр 10 жилийн зураг хүмүүст үзүүлэхээр таньгүй байхгүй намайг ол гэдэг би бүр ингээд татчихлаа гэсэн. Тэгсэн чинь тийм байсан байхгүй юу. Тэгэл ингээд толны урталт ингээд харцаа ингээд ягаал ингээд гидснийхээ ингээд хоёр талаас нь ингээд татаж матаал заяа.
Гэлөө жоохон найрхан болгож харагдуулж байгаа. Тэгэж мэл гизээ ингээл арагшнаа шахаж магаал. Тэгэл яг нэг иймэрхүү болно гэж бодож байгаа. Гидснийхээ хувьд бол тэгэж бодож байгаа. За нэг иймэрхүү л болчихвол тэр үед ажилтны хавирга майрга чинь бүр дүүрүүлж юм байсан юм аа. Тэгээ би корсет зүсээр жоохон гурвалжсэн байхгүй доош. Тэгсэн чинь тэр мэргээ нэг жоохон ингэж хараад тэгснэ би бүр юу гэж боддог гэсэн гэж бүр яг одоо байгаа шиг царайтай болно гэж хизээш найдаагүй заяа. Тэгтээ ингээ харчаад нөгөө миний нэг нөө жоохон давхраа тэр нөөтөн бүр ингээ ямар давхраагүй бүр ингээ бэлцээсэн юм заяа. Тэгсэн чинь тэрэн дээр ингээ скотч наачаад тэр тэгтээ скотчных юм уу манифестных юм уу за. Яг төлрөө харчаад ингээд нарийнхаа скотч ингээд яг энэ нөгөө хиймэл давхраа гэж үүдсэн шүү дээ. Хиймэл давхраа игээ авна шүү дээ. Тэгээ би нэг амар жоохон хиймэл давхраа ягаад л дээ шүү. Игээс ганц хоёр авдаг гэсэн юм магадгүй. Тэгэл нөгөө скотч наагаад шууд бэлэн магаан скотч юм чи ингээл скотч яг ингэж наавал ингэж харагдах юм ингэж бодчихвол ингээл хоёр хацар нэр ингээл гараараа дараалцаа. Өөрийгөө юм шиг. Тэг ингэж чүгэлгөл тэг ийм л болчоор болох юм ингээл толинд хараад байдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо бүр яг тэрэн дээр ба тэгэж боддог байснаас хэд дахин нарийнхан нүртэй тэг хэд дахин том давхраатай болсон заа. Яг тэгэж яг мөрөөдөөдөөс бүх юмнууд биелсэн. Одоо надаа үнэхээр яг хүмүүс бол намайг хавтгаал гин. Гэхдээ бол яг багтаа бодож исэн манифест бол биелсэн шүү. Дондор байснаас хавтаа. Юу өөр хийлээс. Бондох ясгүй газар бондогод гидс мэдсэн. Тэгээд тэгэж биелсэн шүү. Тэгээ бас нэрээ чи сая яг тэгэж хэлсэн чинь би сая бодсон заяа. Сая мэрэгжлийн тал дээр жоохон бахта ёо тоор яагаад анхаараа Жан. Аруу. Гэхэд what Ахны хайш. Гараа барай штэ. За тийм чи ингэсэн. Ингэсэн нөгөө нэг 10 жил тахад нөгөө нэг ажил мэргэжлийн чинь талаар ямар ч тийм бодол ахгүй заяа. Угаасаа хичээл он сурдаг хүүхдүүд чинь худлаа байдаг хгүй юу? Хамгийн он сурж байгаа хүмүүс чинь би станерийн он сурахаас өөр ямар ч хийж хийдгүү. Одоо 10 жилдээ үзсэн бүр юу санахгүй заяа. 9 жил Японд үзчихээ юу санахгүй тэн дээр үзсэн газар зүй нэг юу санахгүй заяа. Нэг л худлаа он завсан хүмүүстэй тэр чийс худ боёс заяа. Тэгээ тийм би тийм худ боё нэсэн баггүй юу. Яг тэр юмаа ингээ шаргалтын өмнөх өдрөнд чэжилчээ л яцдаг. Яг нэг тиймэрхүү ингээд юугаач мэдгүй онцол авч ивэл болоо гэсэн нэг балаа бодолтой байж хатаа ямар мэрэгчлээ болох юу ч мэдгүй заа. Тэгээ байжсэн чи гинт Япон явах болоод гинт ч явахдаа бүр өвгөн хатан 4-5 жил тэмцээж өшөө хорсол санаж те өвтлээ хичээж орныхаа толгой дээр нойлынхаа хаалган дээр ингээд бүр хаасаа гамбарадэги чи ингээд чадан марна гэл бүр ингээд хаасаа өгнүүл наацсан заяа. Тэгэж амар манифест хийж нэрээ бас Япон явсан юм биш үү? Тэгээ Японд сурсан. Тийм 3 сар сурсан юмаас хэлж байгаа. Тэгсэн чинь би бүр яг Японд амьдсан юм шиг. Тэгэж хичээж байгаа 3 сар. Хөөе. За. Үнэ тэр таны үед тэр чинь юу нь бол амар хэцүүсэн юм шүү дээ. Замхаа зардаг хүсэлтөө. За. Тэр яг за. Тэгсэн чинь алдчихж явж байгаа хгүй тэр чинь. Бөө алаа хитан заяа. Тэгээ тэрийг дараа нь хідүүлээ нэрөө 10 жилийн юу нэг ярин зөв яг 10 жил тийм байлаа. За 10 жил хийх юм зөндөө. Зөндөө. Хүлээж 10 жил намайг хүлээж. Тийм те. Юу ярьж илаа. Нөгөө нэг 50-50 manifest гэдэг чинь 50% хүний хичээл зүтгэл 50% тэр бодлого хүч байдаг шүү дээ тийм. Тэгсэн чинь тэрэн дээр би нэг ажил мэргэжил юу болохыг мэддэггүй байж явж ийсэн аа. Яалтчгүй 23-ыг төгссөн юм аа. Тэгээд тэгсэн чинь тэрийг төгсөж байгаа ингээ сайн төгссөн хүмүүс нь гадаад хэлний сургууль учраас гадаад харилцаанд ордог. Тэр өдөө хайшин. Яг юу юм мэдгүй би эсвэл бол ерөөсөө тэр тийм мэддгүйсэн болохоор нөгөө амар гадаад сургууль хэлний сургууль төгсөөл гадаад харилцаанд орох ёстой л гэж бодсон юм шиг байна. Тэгвэл ерөөсөө гадаад харилцаа нягтлан эдийн засагч гэдэг мэрэгчлэл байсан тийм юм. За мэдгүй санхүү тийм энэ амар эрэлттэй тийм л байсан. Хүмүүс мэддэг. Тэгээ угаасаа од байсан. Од бол эмч чинь өмнөхийн эмч багш цагдаа хуульч. За эмч багш цагдаа гурав бол та хэцүү өдр чинь баг шийтгэл. Би өөрөө багш хийж тийм байна. Тэгсэн чинь яг ингээд мэрэгчлээ ингээд мэдгүй байсан. За гадаад харилцаа л гээд ингээд худлаад тэр нь бэлдээд идэг заяа. Бэлддэг бол бэлддэг. Гэхдээ яг тэрийг ингэж бодох хүч үүсэх байхгүй заяа.
Тэгээ яагаад бодох хүч байхгүйсэн хэр би тэр хүмүүсийг яг ямар новшоо гэдгийгс мэдгүй заа. Харин мэдгүй тийм. Үгүй консулт болохгүй яг юу их юм те. Тиймэрхүү компанид ажиллавал яг ямархуу ажил хийх нь тэр чинь ямар ч ойлголт байхгүй Би байгаа. одоо ч гэсэн мэдгүй. Гүр ингэ ямар ч тийм нэг ойлголт авахгүй худлаар тийм хүн болно гэх ингэ бэлдээд идэг. Тэгэхээр чи миний бодлын хүч үүж авахгүйгаа болохоор би тэр шалгалтанд 1000 хичээгээд яг оноог нь авчиж байгаа. Тэглээд хэн ч хэрэггүй болчих жоохгүй юу. Тэгсэн чинь яг Япон явах болсон чинь яг жинхнээсээ нэг мэрэгжил хэлэх болоод заа юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг яг мэрэгжлээ ярих болол гинт ингээл би чинь амар ингээл бодож мотол. Юу би чинь амарлаг завтай байлаа штэ. Хорвоо ертөнцийг боддог байлаа. Өхүүл яах бол өмнөх насндаа хэн байсан бол бодсож хөвтдөг байлаа. За яг тийм үедээ ингээл бодоод хөвтөж байгаа. Даалгавраа хийцээ. Эхлээд нь даалгавраа хийж юм бодсон. За ёо. Даалгавар хийхгүй л бол юм бодохгүй заа юу. Тэгээд даалгавраа хийж дуусаа арай гэж нэг орон дээр хөвтөл юм бодчих. Тэгснээр ямар мэрэгчлээ болох вэ? Одоо юу гэж чичгэлээ гэдэг зохиомжлог бичих хэрэгтэй заа. Японоор очиод хүмүүс танилцуулаа хэлэх юм нь хаан төрсөн хэний хүүхэд яадаг. Тэгээд ирээдүйд юу болох хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгмүүд бүгдийг мэдээд ирээдүйд юу болох мэдгүй заа. Тэгээд нөгөөтэй яах вэ гэсэн чинь нөгөө нэг бас л аав маа манай гэрхэн л хошгоруулсан баг заа юу. Ер нь бол аав намайг ингээ хар багаас хөөргсөөр байгаад намайг бүр ингээд хорвоогийн цорын ганц нар зөвхөн над дээр тусдаг гэж ойлгуулсан заяа. Тийм итгэл хүссэн. Тийм итгэлтэй байдаг заяа. Ингээд би бүр Victoria's Secret-ийн дагвар өмсөгчдөөс ч өөргөө гоё гэж боддог заяа. Өнөөдөр хүртэл инээж урьж бат. Тэгэж бодолтой заяа. Гэхдээ ер нь танирхан штэ. Монголд төрсэн болохоос шүү. Тэ Америкт төрсэн бол шүү. Үүсээ би тэднээс ч 20 сая өдөр дутан. За тэгсэн чинь тэгсэн чинь яг тэр үед ингээ бодоо хөвтчээ. Тэгсэн чинь аавын хөөргсний яриагаар бол юу гэсэн байхгүй юу? Гэхдээ тэр хэдлэгэл намайг нөгөө тавилан хаалга ч юм уу хүшиг мүшиг ч юм уу ийм жоохон жижиг шажиг гэрийн юмнууд болохоор нон сайн мэд нон юм амар сайн энийг хаан тавих юм ах үл гэдэг үгсэн байхгүй юу. Тэгэл би ингээ хөөрэ тгийг ингээ хилээд хүмүүсээр зөөлөж мөөлөх нэг амар кайфт заяа. Тэр их олон ч тийхгүй штэ тэр чинь. Ганц хоёрхан л юм. Тэр би нэг өөрөө нэг өрөөтэй тэгэхэд чинь агаа өрөөтэй игээ утгаар хамт амьдэрдэг байсан. Нэг өрөөнд. Тэгэл яаж явахдаа тий орныхоо байрыг нэг талд нь хичээлийн ширээний байрыг нэг талд нь тэгэл нэг хувцас тавьдаг юм нэг талд нь хэвсээ ингэж тавил нэг 4-5 юмнахаа байрыг солихоор аваарч ирсэн магтаад идэг заяа бүр. Ингэж оцгоо гэл заяа. Юусе тэр нэг хидэг өрөөнийхөө л нэг ганц хоёр юмнууд байрыг солиол. Тэмүүтээ тэгээд тэднийг ингээ гоё харагдуулах юм дуртай заяа. Ингээл гоё байх гал идэг заяа. Тэгсэн чинь тийм юм манай их чинь нэг найз нь тиймэрхүү юм хийдэг гэдээсий. Тэгээ нэг зурдаг хувц дизайнер гэж байсан юм аа. Тэгэл биеэгээс асуулгаал та найзаас асуугаад өгч зулаагч асуугаад өгч ийм нэг ямар ажил гэдгийг мэдэхгүй заяа. Нэг юм харилцсан гэдэг чинь. Тэг ингээд нөгөө яг ингээд нөгөө жоохон хүмүүс ингээд нэг юм хэлгээд ингээд чадахгүй би бүр яг гэсэн заяа бүр ингээд кайм асууад өгсөн чинь юу гэсэн чинь нөгөө нэг ингээл нөгөө нэг энэ тавьгал тэн тавьгал тэрийг тэн тавьгал тэгснээ тэрийг энэ дээр тавьгал хилдэг хүн гэл гэдэг байхгүй. Тэгснээ байлсан. Бараг л үйл гацаа тавьж чадахгүй. Тавьгаалаа гэж үгээсэ. Тэгэл тэгсэн чинь яагаад гэл тэгэл өстэй баахан 90 сураг болж тэгээс нөгөө нэг чимэглээ уран зураг мураг гэж нэг юм явж ингэж явж ирсэн аа. Төөрсөөр хамгийн сүүлд нэг үг болж өгсөн. Интерьер дизайнер гэдэг заяа. Тэр чинь бүр хаас 13 настай тахгүй юу. Тэгэл интерьер дизайнер гэж байдаг юм гээл тэгэл интерьер дизайнер гэж юу хийдэг хүн гэсэн чинь яг миний хиймээр байгаа юм заяа. Яг миний өрөөндөө хийдэг юм. Тийм яг миний хийдэг юм заяа. Миний яг тэр 3 өрөөнд хийдэг байсан юм заяа. Тэгэл тэгсэн чинь би за интерьер дизайнер юм гээл тэгээдсэн чинь Японоор интерьер дизайна гэдэг заяа. Тэгэл би яг Японд ч ингээл төмөө амтын урд заяа. Нэг сургуультай интерьер дизайнерны Наритай дэс гээл том хүн болоо тийм болмоор юм байна гээл хэлж мэлээл заяа. Тэгэл тэр чинь ингээл уншаал баахан бэлдсэн. Тэгэл тэр чинь яг хийж захтай ингээл бодол тэгсэн чинь бас нэг кино минонууд дээр харахаар нэг байшин дээр явж байгаа нэг юм хичнэр чинь юм гоё хавц байсан л амар ганган тий. Тэгэл уцаар яриад явддаг нэг юу ч хийдгүү тий. Зүр уцаар яриад таслаад мөнгө өгөхөөс өөр юм хийдгүү гоё гэсээрээ тий. Тэл бодо тийм л юм байх гэж бодсон заяа. Би ингээл гоё өмсөөл гоё жолоочтой тэгээл хүмүүсийн уцаар загнаал болчтой юм гэж бодсон заяа. Юусе бүх цагаараа гэртээ идэхтэй тийм ингээл хүүхдүүд ингээ хөргөж өгч байгаа нь бол тэгдэм байх гэж бодоол.
Тэгээд яг тэр үед ингээд өөрөө тэрийг хилээд тэгээ төмний өмнө хилцэн тэгээд яг тэрийг яг юу хийдэг хүн гэдгийг ингээд ойлгоцсон байгаад тэгээд угаасаа өөрөө зурх дуртай байгаад тэгээ сохор азар нөгөө харилцаанд миний оноо тэнцэхгүй байж таараад. Азгүй байсан бол одоо харилцаа болчихсон. Тийм би яг тэгэхэд нэр азгүй морь царилсан бол одоо ингээ харилцаагээд таанаа чи нэг харилцааны ажил хийгээл харилцаал явж явах байсан баг та юу одоо Уруулаад таахгүй. харин тийм штэ тэгсэн бол би бүр үнэхээр гонигтай зав нөгөө нэг хобби нөгөө нэг дуртай ажиллаа хийдэг хүмүүс нэг байдаг шин ажил дээр үргэлж гониг царилсан гоншгонж явдаг хүмүүс байдаг штэ тийм яг тэгэл байж явах байсан баг. Тэсэн чи азар миний оноо дутаад тэгэхээр зэрэг яг тэр нөгөө нэг миний тэр гадаад харилцаанд орно гэдэг угаасаа хударсан байгаа байхгүй. Нөгөө нэг бодлын хүчин дийлэгүүл юм байна л да. Ерөнхийдөө тэгээ ертөнц намайг би харинсан чи харилцааны сургууль тийм энийг дараа нь заяа 10 жил конкурс дээр нэр яри за энэ ч юм амар урддаг бол. Тэгэл ер нь нөгөө нэг бас нөгөө нэг сүнсний тоомоо эсвэл нөгөө нэг хүний сүнслэг байдал бас энийг бүр айгүй их бас оролцоотой байж магадгүй тий. Нөгөө нэг юм хитрхи их логикчсан 9 дугаар сарын охины орны комитет хүмүүс аач байлаа тэгж харж байна. Гэтэ бүр улаан цаг бүр амар хүлдэн хүмүүс байдаг шүү дээ. Бүр нар сар мандалт нөгөө нэг нар сар мандалт нь гуруулаа бүр ингээл амар газар мах үцсүүд тулцсан үнэн логиктэй бүтэн зүүн тархинд давмгаалсан гаруудал ингээд бас яг манифест тэгээл ингээл бодоод мөрөөдөө суухад бас жоохон хүндрэлтэй байж магадгүй тий. Тэгтээ яг би ерөнхийдөө та хоёрын ярианаас би жоохон практикал тал юм барь заа юм. Одоо нөгөө юм материал юугүй одоо би материалист маа үзэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг юм юм итгэдэггүй ч юм уу. Одоо ингээд та нар ингээд та нар ч яах вэ? Ингээл ерөөсөө энэ үзэл бодлын зөрөлдөөнөөс л уус төр үүсдэг гэж байна. Ерөөсөө за уус төрийн талаар ярих. Та бол юм амар манифест ингээд бүр амар яаж штэ тий. Бүр амар про манифест болцсон байж штэ. Үгүй штэ. Яг гоо ер нь бол ингээд амар сайн бодож штэ тий. Би болохоор тий. Бас яг тийж амар хичээж эхлэх байгаа байхгүй. Гэтэ яг ингээд бодох юм бол нөгөө нэг юм манифест гэдэг үг гараг багт ингээ хүмүүс ингээ та нар ихлээр зорилгоо тодорхойлмал гэж хэлжтэй. Тэгээд тэрнийхээ төлөө хөдөлмөрлөгээд яг ерөнхийдөө нөгөө юугүй онол талаас нь хүмүүс үл материалс талаас нь юм ярих юм бол хүмүүс зорилгоо тодорхойлоод нэг юм алсын арга болчихж байна. Тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж ийн л гэсэн үг юм байна шүү дээ. Тэгээд тэрийгээ биелүүлэхээр амар хичээсэн гэсэн. Хичээхгүй байх юм бол бүтэхгүй л гэсэн үг юм. Тийм. Бүрээ би яг лифтэн суваа цай нааша хоцорч орж ирэхдээ ямар азар видео хийхгүйсэн тийм бүр галзуурч тийм нөгөө үсээ сулгаж яг нааша ингээ орж ирж байхдаа сая хоцроод нөгөө хоёртай ингээ хоолоо идчихэд ингээд хоолдог шүү. Ингээ орж ирж байхдаа юу гэж бодсон гэж лифтэнд ингэж яри гэж бодсон заяа. Энд их хамаагүй юм болов уу гэсэн. Одоо бүр үгүй. Ингээ манифест хийгээд ингээд нэг юмтай болохыг ингээ хүсээд байна штэ. Манифест хийж хүссэн ажилд орох, манифест хийж хүссэн хүнтэйгээ уулзах, манифест хийж хүссэн хүүхдээ гаргах ч юм тий. Нүг одоо тэр зорилгоо тодорхойлчоо зорилготой хүрэх. 9 сарын охины орныхноор бол бүр заа гэж хэлдэг. Гэтэ угаасаа даваагийн нөгөө газар махмад айгүй их байхгүй юу? За одоо ингээд би энэ подкастын турш би та хоёрыг газарт болно гэсэн. Би өөртөө газарт болно. Би арай тэгж цаас тэр яг. Тэр арай л нисээ тэндэг. Тэгсэн чинь одоо тэр нөгөө нэг хийж байгаад тэр зорилготой хүрэх тэр манифестер хийсэн юм хүртэх яг тэ шимийн хүртэх болно штэ. За яг тэр л хамгийн чухал юм байна. Юу нь чухал? Яг тэр манифестоо ингэж хүртэж байгаа штэ тэр хүсээд исэн юм аавна штэ. Хүсээд исэн юм авах нь бас айгүй чухал процесс заяа. Одоо талархах чухал байна тий. Манифест хийх чинь чухал байна. Тэмүүл тэр зорилго тэр хүсээд байгаа юм авах чинь бас хамгийн гол эцсийн цэг нь штэ. Тэгээ эцсийн цэг дээр очихдаа тэрийг enjoy хийж сурах хэрэгтэй юм билээ гэдгээ хэлгээдээ. Тэгэхгүй байлаа штэ тий. Одоо ингэж айгүй гоё байртай болох үнэхээр гоё мөрөөдлийн байртай болмоор юм тий. Тэнгүүтээ ингээд болцоод яг би өөрийнхөө түүхэн дээрээс ярих юм бол заяа. Би үнэхээр энэ байраа би нэрээ бас манифест хийсэн юм аа. Бит хоёр ингээл яваал ингээл хараал энэ хавар яваал энэ аав ямар гэл намаа ингээл гжигдээл ингээл асуул. Ингээд би
гэж бодоол заяа. Одоо амьдарч байгаа байраа ингээл нэрээстэй гоёо гэл ингээл бодоод нэрээ төгөлстэй гоёо ингээл гоёо гэл бодоод идэгсэн байхгүй. Тэгэл ингээл хүсээл тэгэл яг нөгөө гэрээ мэрэн зурагдааг зэрэг орох үгэн тодорхойгүй тэр нөгөө юмнууд нь яригдал байна орох гэж юм шиг ингээл нэг хэсэг хүлээж мүлээгээл заяа бүх юм болоо. Тэгэл бэж яхад хооронд мооронд ч юм бас ингээл тэр ингээл манифестлал байгаа байхгүй. Тэгмүүд яг за орж болохоор юм шиг айдангууд нь тавилга мэлгаа зураал яг тэр үед нь ингээл дотроо ингээл манифест гэж яваад байгаа. Тэгэл яг дөнгөж ороод яасан чинь завгүй болоод байхгүй. Гой байраа enjoy гэж. Тийм. Тэгээд сүүлдээ нөгөөдгөнд юм хам авч тавихгүйсэн чинь айгүй хүн хэрэгтэй болоод байгаа юм шиг тэгэл гараж мараасаа яагаад байгаа юм шиг тэрнээсээ болоод ингээ мангахтаа стресстэй дэвэл өстө бүр будаа болох юм байлээ гэж бодсон. Гэтэ би яг байнаас олж бол тгээгүй заяа. Гэтэ бүр айгүй гоё enjoy хийж чадахгүй байжсэн нэг удаа яаж мэдсэн гэж. Яг азар биш муу эртүүдтэй. Ковид болж таарад. Тэгэл яг ковид болоо яг нэг гэхдээ ингээл нам шууд юм уустай. Тэгэл хаасан чинь бүр тасарсан заяа. Аюу гой мэдрээл, шаландааж хүрээл, ханандааж хүрээл, ноолхоо бэлтаанд ч хүрээл, бүх юмдаа хүрээл, унтрааж асаагаад гэрэл рүүгээ хараад, орооч нэг цонхороо хараад, өдөрч нэг цонхороо хараад, болохон дээрээс нэг гар цуугаал тэг бүх юмудаа хараад. Ханаад ирэхэл энэ минийх. Тэгээд тэрнээс хойш би тэгээ гэртээ ярьдаг болсон за. Сайн уу хүүшээ гэрээ сансан байж тэгэл орж ирээл ярьж мөрөл жоохон. Гэтэ штэ тэгээ энэ ингээд талархаад ингээд ийм гоё байгаад байгаа сэтгэлүүд хүнийг жоохон ингээд хэрэг өөр хүн хажуус нарах юм бол жоохон мангаар юм шиг харагддаг цаа. Өөр хөнгөө үйдэл хаа. Харин тийм. Тэгээ өөр хөнгөө үйдэл нэрээ тэгмээр тэгээд гэхдээ байранд орох юм бол яа хамгийн түрүүнд юу ийн гэж. Үцгэн яа. Тийм. Тэгээ өдөржөнгөө онтон яа. Харин тийм. Тэгээ манифестасаад бол тийм хийж тэгэж бөө юм болж авсан юм аа авчингуудаа enjoy хийхээ мартваа хүмүүсээ тэрэндээ баяр монголчуудаа мартваа хүмүүсээ тийм тэр нь бүр ингээ хамгийн гоё хэсэг тий хүн ингээ тарьчаад ингээ тэр үрийг аваад гурил будаа хийхгүй хатаачих байгаа юм шиг юм болж штэ юу юм бол тийм ээ. Тэгээ одоо надад нэг асуулт байна. Одоо юм манифест хийгээд юм хүсээд ертөнцөөс одоо ямар нэг юм хүсээд штэ тий. Тэрэндээ ямар нэг төлөөс юм өгдөг. Золиос харин гэхүү. Наад бодол чинь харин яг харин би бас тийм бодолтойсэн байхгүй юу? Бүр яг тийм бодолтойсэн байхгүй юу? Яг ингээ илүү юм хүсээд ивэл нөгөө нэг юм төлөх хэрэгтэй юм шиг байдаг штэ. Заавал төлөөс төлнө. Авсан юмныхаа төлөө заавал төлөөс төлнө мөглөн гэх шиг. Харин тийм одоо тэрийг одоо нандаа тайлбарлая. За би одоо тайлбарлая. Би бас асуусан юм аа. Тэгээ асуусан. Юу яадаг би одоо ингээд нэлээд олон жил манифестийн талаар хуйлгуудын талаар судалж байгаа хүний хувьд энэ судлаач байна. За ерөнхийдөө бол төлөөс гэж юм бол байхгүй. Гэтэ яг төлөөс шиг одоо ингээд одоо тайлбарлагдах ч юм уу тийм юм бол байгаа. Тэрний юу гэхээр тэгчэлж болохгүй. Одоо ингээ амар олон төрлийн манифест ингээд сургаалаа хэлдэг хүмүүсээ би ингээ сонсч байсан байхгүй. Тэгмүүд янз янз одоо нэг шашны урсгал гэдэг шиг янз янз бас өөрсдөө гэсэн юм бодолтой хүмүүс байдаг байхгүй. Тэгмүүд зарим нь юу гэдэг вэ гэхээр одоо ингээд нэг түүх ярьдаг. Нэг хүүхэд ингээд зарим эдхийг амар ингээ хүсээд байж гин л тээ. Тэгээ ингээд би зарим гэдмээрэн би ингээд зарим гэдмээрэн ингээд ааваараа нэг ширхэг зарим авахулаад идчихээ. Тэгсэн чинь нэг заримгаа ингээд аав нь аваад өгсөн байна. Тэгээ нөгөө хүч ингээд зарим гэж би дахиад нэг зарим гэдмээрэн дахиад нэг зарим гэдмээрэн арай өөр төрлөөр гэдмээрэн ингээд тавьчихсан л тээ. Тэгсэн чинь аав нь дахиад нэг заримгаа аваад өгсөн чинь тэр хүүхд хоёул ингээд барьж авч чадахгүй. Тэгээд нэг нь ингээд нөгөө нэг зарим ингээд бүндгэрэн байдаг шүү дээ. Тэр ингээд газар унтчихгэн л тээ. Тэгээд тэрийг ингээд аав нь хагаад чи ерөөсөө ингэж хоёр зармаг авчиж ингээд чадхааргүй хүн байна. Тийм болохоор би цаашдаа чам хоёр зармаг авчихгүй. Чи нэг л зармаг ав гэсэн юм заяа. Тэгэнгүүт нөгөө нэг одоо энэ хууль ингээд тайлбарлагдж байгаа гэсэн. Чи яг энэ зүйлийг авахд би бэлэн болсон гэдгээ ингээд харуулах хэрэгтэй юм. Тэ. Одоо ингээд амар хүсээд одоо ингээд яг ингээд нэг юм хүсээд шүү дээ. Тэр юм одоо би ч амар мундаг бизнес вумен болмоор байна гэж хүсэлээ тэ. Тэгэнгүүт би энэ бизнес вумен болон компанид болон ингээд ингэж явхад би өөрийгөө бэлэн гэдгийг ингээд харуулъя
Би уусаа бэлэн гэдгийг өөрөө мэдэрлээ. Одоо би энийг авч чадна гэж авдаг юмэг. Одоо нэг саний золиос гэсэн шиг тэр нь хүртлээ хичээх ёстой тэр зүйлээ болохоор энэ хоёлоор тайлбарлаад байгаа байхгүй. Тэрнээс би заавал энийг авахын тулд өөрөөсөө ийм юм гараад энийгээ байхгүй бол устгаа золиослж иж энэ над дээр ирнэ гэсэн юм ерөөсөө байхгүй. Чадвартай болох хэрэгтэй юм. Тийм. Гэж тайлбар авах. Ийггүй. Одоо нөгөө юмны сав хэмжээ би болж идтийг авах шүү дээ. Сайлаа бэлтгэр саваа бэлтгэж. Үнэ. Тийштэй. Тэгэл би харин гараж авах уу миш авах уу гэдгийг хамгийн түрүүлэл гараж нь авч юм чам. Тийштэй. Шал өөр юм бэ. Амар ингийн юмтай ингийн шиг. Одоо энэ бодлын хүч юуны одоо хэдүүлээ нилээ яриа сүүл рүү гарчтэй. Бодлын хүч араас би нэг юм бодлын хүч ярьх уу. Миний их багш. Ёо гэдэг ихсэл юм сте. Миний их багш сад гүрүү нэгэн удаа хийсэн юм. Хий. Сад гүрүү. Интэг гүрүү. За тэгсэн чинь тэр хүн ингэсэн. Тэр хүн яга нөгөө дотоод инженерчлэл гэж йога ч юм ахгүй юу. Тэгээ хүний ингэж юусэн инженерчлэл тэр чигээр инженерчлэл гэдэг аюу гой логиктойгоор тайлбарладаг заяа. Тэгээд йога хийдүүм. Тэгээд нөгөө нэг бясалгал энэ яадаг заяа. Тэгсэн чи тэр хүн нэг одоо нэг түүх ярьсан байхгүй юу. Бодлын хүчний түүхий заяа. Тэгсэн нэрэн дээр ингэсэн за хүний бодлын хүч хэрхэн ажилладаг талаар за. Тэгсэн чи тэрнэр ингэдэй. Нэг залуу явж иж энэ нөгөө боддын үлгэр аюу олон хүн мэдэх баг. Тэгсэн чинь нэг за би худлаа ярьж байгаа бол уучлаарай. Яг так санахгүй байна. Уншаагүй болохоор зүгээр мэдж байгаа юм ярьж байгаа. Тийм ээ. Шууд төрүүлээ зарчдаг. Ергээд нэрчиг. Тэгээ ергээд нэрчиг. Нэг залуу ингэж явж ижээ тал дээр ч үлээ. Ингэ явжсан байхгүй. Тэг ингээл явж исэн чинь хүүс амар үсэж гинэ. Цангаал өсөөл заяа. Тэгэл унтдагчлуу яадагчлээ за мэдхгүй whatever. За тэгсэн чинь явж исэн нэг идэж уухам гараад ирээсэ гэж боддог байхгүй. Бүр ингээл амар үсэж цангаал. Тэгэл тэгсэн чинь унтаас ирсэн чинь нэг модны доор сэрдэг лүү. Тэгээд тэгсэн чинь идэж ухам гараад ирээсэ гэж бодсон чинь идэж ухамнууд гарч ирэл заяа. Яа. Тэгээд байдсан чинь ингээд нэг орох оронтой болчвол ямар гоё илээч гэж боддог ч үлээ. За. Дараа нь ингээд бодлоод нэмэгдээл идэг. Гэтэ би яг дарааллыг нь бол сайн санахгүй заяа. Эхлээд нь сүүдэртэй бол гоё гэсэн чинь мод гарч ирээ. Дараа нь идэж ухам гарч ирээд идэг ч үлээ. Ямар ч байсан тэр хүн ингээд юм хүссэн чинь ягаад ч энэ цаансан ингээд биелэлсэн байхгүй. Тэгснэ ингээд гоё байшинтай бол гоё гэж байшинд болсон чинь гэр бүлтэй бол гоё гэл бүх хүслүүд нь биелээл байдаг заяа. Хороо ертөнц яг тэгэж ажилтдаг гэж аахгүй. Одоо яг дараалтаагаар ингээ хүн юм хүсээд нь штэ. Тэгвэл тэр хүссэн юм болгоно нь биелдэг заяа. Тэгсэн чинь биелээд байсан чинь тэр хүн гинт ингэж бодож гисэн заяа. Ингээл айгуу гоё ордон дотор суусан. За одоо ингээл жаргал цэнгэлийн туйлдаа хүрсэн чинь. За нэг юм гоё үнэхээр сэтгэл баясгадаг сархад байвал гоё ч гэж бодчихдаг л нэг боддог байхгүй. Тэгсэн чинь нэг юм дарс гараад ирдэг байхгүй. Тэс нөгөө дарсыг нуучдаг байхгүй. Тэгэл дарсыг нуучаал ингээл нэрэл нийлэн донхоогоо л ингээд сууцна. Гинт боддгийг. Бодсон юм болгоно биелээд байгаа шүү дээ. Уулна заяа. Бүх бодсон сарам тийм бодлоо. Гэсэн чи гинт сууцнаа. Үгүй. Ер нь яхаар ингээ миний бодсон юм болгон гарч ирээд байгаа. Хин надад хаанаас юм гаргаж өгнөгөөд энэ ер нь юу болоод энэ энэ яг нэг нууц юм болоод нэ. Энд яг funny business happening here гэж боддог байхгүй. Тэгээ бодсон бийжсэн чинь бодоол ингээл нэг сонирн болол зарсыгээ суудсан нүүд чигэнд боддیں۔ Энэ яг л нэг юмнууд байгаад байна. Яг л надад харагдахгүй юм байгаад ингээл тэгсэн чинь бодоол энэ яг л нэг чөтгөрүүд байгаад юм шиг ингээл бодоол байсан чинь баагаа чөтгөрүүд гараад ирдэггүй. Тойроод яана энэ чөтгөрүүд яг намайг алах гээд байгаа шүү. Эдгээр яг намайг алах гэж л гарч ирсэн байна гэж хэлээд тэр хүн алуулаад энэ үлгэр дуусчээ. Тэгээ энэ үлгэрийн гол хэлэх гээд байгаа юм нь тэр гүр юу гэж хэлсэн бэ гэвэл хүний бодлын хүч яг юм хүчтэй. Чи үнэхээр сайн сайхныг хүсээд байгаа юм бол тэрийг хорвоо ертөнд бүгдээр ингийн чамд нөгөө өгөж чаддаг. Хорвоо ертөнцийн нөгөө нэг юм энэ чиний хүслийг хангаад ингээд зориулж өгөх юмнууд бол ингээд дэлбэг заяа дуусшгүй заяа. Тэгэнгүүт яг муухай юмнууд бодоод байгаа юм бол бас яг тэр чинь ингээд дагаад хүрдэг юм гэсэн. Тэгээ тэр нөгөө миний сүнсний таам дээр чинь бас тэгж нандаа уншсан шүү дээ. Бодлын зөв хитрхи хүчтэй. Тэгээ гоё юм бодох юм бол сайн биелнэ. Яг эсэргээрээ нөгөө талах юм бодчих юм бол аюултай учраас аль болох тэрийг бодохгүй байх гэдэг. Тэгсэн чинь би яг тэрийг контролтой цуурсан талаар ярих уу. Нэгсээ нөгөө нэг dark age
Харанхуй. Darkest hour. Миний нөгөө амьдралын нэг харанхуй нэг хэдэн жил байсан юм а дундуур нь. Яг нэг тэр хэдэн жилээр айгүй хэцүү байдаг байх үед юу дандаа муу юм боддог тийм. Ингээд бүр ажил дээр байсан ч гэсэн тэр ганц дуудлага эрэнгүүтэл бүр дандаа мууг нь ботчихин тийм. Бүр тийм ингээд мөнхийн төгшөөртэй тэгээ дандаа хамгийн түрүүл өмнө мууг нь бодоод байдаг болсон юм байна. Тэгж нөгөө сүүл рүүгээ жоохон сайжраад дээрдээд ингээд ирсэн чинь сүүлдээ би боцсон за ингээд болохгүй байна. Тэгээ тэр чинь хүний эрүүл мэндэд нөлөөлөд байдаг заяа. Тэгээ гуруула нэр эрүүл мэнд гэсэн нэр эрүүл мэндийн талаар нэг сэдв ярий заяа. Би тэмдэглээд тэгээ эрүүл мэндийн талаар нэг сэдв тэгээд 10 жилийн талаар нэг сэдв тэгээ нөгөө нэг гэр бүлийн харилцааны талаар нэг сэдв ч юм уу тийм хүмүүс ярьж байгаа. Тэгээд хамаагүй тэгээд л яриа л байна. Тэгсэн чинь юу яаж таавал тэ. Тэгээд даваас бүх юм асуудаг тийм. Муу юм бод. Харанхуй. Тийм харанхуй үед яаж ингээ бодоодсэн чинь бүр сүлд миний бие өвдөд идэх болсон заяа. Тэнгүүд нь за ерөөсөө болохгүй маань энэ сэтгэл санаанаас болоод байгаа миний нүүр мэдрэлээ алдаад тэр эрүүл мэнд дээр ярина. Тэгэл ер нь бол ингээ судлаад бүх өвчнүүдийнхээ ужиг руу ингээд бүх өвдөд юмнууд хожиг руу утсан чинь их стресс болсон байхгүй. Тэгсэн чинь стресс юунаас болоод нэгсэн чинь тэр нөгөө янз бүрийн муухай бодлууд сөрөг энергиэс болоодсэн заяа. Тэгсэн чинь яг тэрнээс ер нь салъя гэж ер нь бол хүчилсэн за. Дандаа хүн чинь яг тийм биеийн өвдсөн байгаа муухай орчинд ажиллаад байгаа юм муухай юм toxic environment-д ажиллаад байгаа байхгүй юу ингээл хідэн удаа дараалаад хэдэн жил дараалаад тийм toxic газруудад ажилласан заяа. Тэгээд ирэхээр чинь хүн угаасаа өдөө ажил гэртээ явахгүй юм чинь. Гэртээ хайж аав ээж үр хөвгтөд уулзаж чадахгүй. Ерөөсөө сэрэнгүүтэй ажилдаа ороо гэртээ унтчихад байгаа байхгүй. Тэгэхээр чинь бүх цаг хугацаанд тийм toxic өнгөрөөд байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг тэрнээсээ хүчээр өөрийгөө гаргая гэж бодоод тэгээд яг тийм тэнхтэд яриад эхлэнгүүт нь холдох ч юм уу. Эсвэл бол албаар ингээ инээдтэй юм их ярих ч юм уу. Тэгээд тэрний хамгийн шилдэг арга нь инээдмэн кино үзэх байсан за. Тэгсэн чинь надад нэр амар дэрдсэн шүү дээ. Ингээд нөгөө нэг байнга инээдтэй одоо ийм гунигийн дуу сонсоход болцсон заяа. Тэрийг ингээ хүчээр багасгаад дандаа надад хэлдэгсэн байхгүй юм уу хүчээсэн, унжижсэн юм сонсоод юм подкаст мас. Тийм. Нэг унжижсэн юм сонсоод тахаар наадах чинь чиний ингээд бараг л энергид чинь гэж яриад хэлэг байх. Юу н агагийн хэлснээр бол бити юм унжижсэн юм сонсоод идэх юм бол унжижсэн юм болно шүү дээ гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь яг тийм унжгаар дуунуудаа болоод балаа муу ёрын кинонуудаа болоод дандаа инээдмэн кино тэгээ гоё үхтэй дуунууд сонсоод тэгээд айл болох гоё яагаад тэгээд яг тэнд нөгөө нэг ажил дээр яг тэр сүүлийн токсик ажил дээр бол яг 4 нийлдэг байсан 3 нийлдэг байсан юм гэдэг гурван амар юм эерэг сэтгэл хөдлөлтөй юм эерэг хандлагатай тийм тэгээд дандаа нэг юм амтгүй байдлыг айл болох эерэг болгож хоорондоо маазч ярина те ингээд өстө муухай юм гэхгүй заяа тийм үү бэ өстө тэгээд Тэг хэрэгдэхгүй. Тэгээ хэлчихсэн тэмиг байдаг. Тэгэл инээлтэл тэгэл хийж байдаг. Нөгөө дэ чин тэгсэн одоо хэлчихгүй. Ингээл хоорн ингээл яриад инээлтэл тэгээ хэлчихсэн бас ингээл тэгээд нөгөө нэг тэр орчноос нь гаргаад гоё юм үздэг болох. Тэгээд сүрэг юм гоё юм үздэг болох, гоё юм сонсдог болох, гоё хүмүүстэй нийлэх боломжоор тэнгуүтээ яг муухай юм ялчгүй бодон заяа. Бодоод эхлэн штэ тий. Эхлэнгүүт нь тэр бодлыг барьж авах та. Үрг амар сайн контролдох хэрэгтэй. Тийм. Яг бодоод эхлэнгүүтээ анзаарч сурах. Би яг муухай юм бодоод байна да. Ямар ч хэрэггүй муухай юм бодоод байна да гэдгээ анзаараа сурах юм билээ. Яг тэр чинь ингээд нөгөө нэг анзаарахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр яг ингээд жоохон муухай бодоод хөө яна би муухай бодоод ийш тэгээд мэдчих юм бол айгу амар идэг. Хүн ингээ муухай зүүдлээд хамбал би зүүдлээд энэ гэдгийг мэдчихэнгүүтээ сэрдэг штэ. Тэгэхгүй зүүд гэдгийг мэдгүй яваад ингээ зүүлээ л штэ мэдрэлтэй. Яг тэр шиг ингээ муухай бодож эхлэнгүүтээ за өстө тэнэгтэж जैन да. Оо өстө яг л бодож эхэллээ дээ. Ой гэл. Тэгэд ядчил хараагаа өөрчлөл өөр юм харах ч юм уу тий. Ядаж нэг босож шалгаад нэг юм уух ч юм уу. Ядаж нэг өөр хүнтэй очиж юм ярьчих юм. Шууд тэргээ сатааруулаад нь штэ. Тэнгүү тэр нөгөө муухай бодлуудын хугацаанд ингээ богиносоо тий. Тэсний бүр сүүлээ тавтамжийн зүрчтэй юм лээ. Тэг бүр болцсон. Одоо ер нь муухай юм бодох завдал ерөөсөө гарахгүй угаасаа завгүй ч гэсэн. Гэтэ завгүй байхдаа ч гэсэн муухай бодоод гэсэн юм лээ. Тийм. Муухай бодох юм бодоо бүр үнэхээр зүрхсэн. Айгу гоолцсон. Тэгэхээр өөрийгөө тэгэж хүчилж тэр бохир заваа юмнаас гаргана уу? Мэлхийг буцал ингээд мэлхийг савн дотор хийгээд гарацын баг нэмээд тах нөгөө нэг буцалж байгаа мэдгүй хүчдэг штеп. Яг тэр шиг болж байгаа байхгүй. Тэгэхээр
Би чинь поттой усан дотор орсон юм байна шүү дээ. Плетэн дээр үнийг мэдэх хэрэгтэй гэж. Би буцлах гэдэг шүү. Тий. Яагаад намайг потон дотор хийчихв? First of all, яагаад би худган дотор биш потон дотор байна гэж. Үнэ. Гэтэ хүн яг ингээд гуниглаад эхлэхээр угаасаа тийм хүү юм руу яваад эхэлт юм шиг санагдсан. Надад амар хэцүүсэн шүү дээ. Тэр үедээ би ингээд дуу муу сонсч чадахгүй заяа. Тэгээд дандаа юм гэмт хэргийн подкаст мас сонсдог гэсэн. За тэгэхээр арай тайвширдаг ч юм уу. Гэтэ яг одоо тэрийгэ зөвлөсөн л дөө би ерөөсөө сонсдог. Юу бодол нь арай сатардаг гэх юм. Өөрөө бодохгүй тэр подкаст бод сатардаг болсон байсан гэх юм. Тэг яг тийм. Ингэдэг гинэ би бас нэг подкаст сонсохдоо сэтгэл зүйч гээд подкаст би сонсдог бадралгээд нэг комеди байдаг штэ. Тэрний подкастыг сонсдоггүй тэгсэн чинь тэрэндээ өгнийгт донтох үзэгдэл гэсэн сэдвтэй. Үе тэр чинь донтсон штэ. Тэгсэн чинь хүү ингээд хуучин дурсамжаа ч юм уу ингээл бодоол ингээд гониглаа эсвэл ингээд амар эмо дуу сонсоод гониглаар идэв штэ хүмүүс чинь би жоохон эмо утахыг ингээл тэгээд тэгээд ингээд эмо дуу сонсоод ингээл өмнөх юм бодоол ингээл нэг сайхан санаа алдал цай угаал суух байж штэ тэр нэг хүн нэг кайф өгдөг гинэ. Тийм. Тэнгүүд тэр кайфнда хүн донтцдаг. Тэгдэг. Хохирогчийн сэтгэл зүйд хүн донтдог гэж аахгүй. Хохирогчийн сэтгэл зүй чинь хамгийн их донтуулдаг. Тийм тэгээд донтцдаг. Тэгээд донтлохоо тэр юм ингээд зөвхөн богино хугацаанд болохоор хүн ингээд амар гой таашаал өгöd ингээд тайвшрал өгдөг гинэ. Одоо ингээд нэг амар уйлал ингээд ээж нь аравдаал ингээд яхаар ингээд тайвширдаг шүү дээ ингээд ихэр татвал ингээд тайвширдаг шүү. Яг тэрэн шиг мэдрэмж ингээд авдаг гинэ хүн. Тэрнээсээ тэгээд амар юм таашаал ангуудаа донтоод тэр нь богино хугацаанд амар гоё мэдрэмж тэнгууд урт хугацаанд донтчингууд тэр урт хугацаанд үргэлжлээд ангууд сэтгэл готролч юм уу бүр нэг ингээд байнгын готрон хүн болцдог гэж юм. Тэгээд тэр бас нэг тийм сонир сэтгэл зүйн асуудлаас байд юм байлээ. Харин яг тэр үедээ өөрийгөө л татаж гарах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо би ер нь дэйшны хэлсэн дээр гонигтай дуу сонсох гэдэг би одоо би ч гэсэн ингээд плейлистаа гонигтай. Тэгээд би өөрөө тэрийгээ сонсохоор амар кайф аваад байдаг хгүй. Гэтэл яг сонсож дуусны дараа мууд нэг тийм амар сонирхолтой байхгүй. Тэгэхээр яг гол тэр амар өмнө яг дандаа цоглог гээл гоё юм үзэж харж явах хэрэгтэй. Үнэ зүг шүү. Гэхдээ дандаа ч гэсэн аль болох тэгдэж хичээвэл те. Гэхдээ нөгөө нэг яг заримдаа дараа нь тэгвэл дахиад нөгөө сэтгэл готрлын талаар нэг юм яри. Burn out талаар ч юм уу. Тэгээ одоо тэгээд тийм юм руугаа салгаж ярих бол гуруулаа бүрстэй нэрээ. Тэгээд одоо 1 цаг 16 минут болцсон байна. Тэгээд подкастаа өндөрлөх тийшээ хандив гэж бодлоо. Тэгээд миний хувьд бас нэг эцсийн сүүлийн хэлэх үг байна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр эерэг бодол сөрөг бодлоос 10-100 дахин илүү хүчтэй байдаг шүү. Тэгэхээр сөрөг бодол одоо энэ ингээ биелжүүл яах вэ гэж айхгүйгээр энийг засаад би эргээр бодох юм бол энэ миний бодсон бодлоос 100 дахин илүү хүчтэй гэдгийг бүгдээрээ санаарай гэж сүүлдээ хэлье. Тэгээд та хоёр дэлгүү байна уу? Надад одоо энэ яг манифесттэй холбоотой хэлэх үг гэх юм бол өмнө нь хэлсэн л дээ. Гэтэ яг хаагаад дахиад нэг сануулад хэлье гэх юм бол манифест яг манифестын зан үйлийг хийхээс өмнө нөгөө хийдэг нөгөө талархал манифестыг хий гэж бодож байгаа бодлогын өвчийг илүү гоё байлгахыг өөрийгөө илүү их хүчтэй vibrationтэй одоо илүү их гоё зөв сайхан энергитэй хорвоо дэлхийдээ гоё зөв сайхнаар холбогдъё гэж үнэхээр хүсэж байгаа юм бол хамгийн эхлээд нь одоо байгаа юмдаа яг эргэн тойрноо бүх юмнуудаа анзаараад одоо байгаа юмдаа талархаж сураасай л гэж бодож байна. Яг хэрвээ хин нэгэн сонсон бол нэг хүн ч хамаагүй сонсох юм бол заяа. Тэр нэг хүн нь яг одоо байгаа ингээд хажуудаа байгаа хүнийг эсвэл бол яг хийж байгаа юмаа хараад эсвэл бол ууж байгаа цайгаа хараад эсвэл амьсгалж байгаа агаараа хараад эсвэл нэг цонхоор хараад нэг эргэн тойрноо нэг хараад тэгээд нэг одоо юу хийж байгаа юм байгаа яг тэр одоо байгаа орчин нөхцлөөс яг юунд талархаж чадхаар байна. Яг өнөөдөр тохиолдсон гоё юмнууд гэж яг нэг гоё юм дээр анхаарахыг хичээгээрээ тэгээд амьдралдаа тохиолдож байгаа дандаа сайхан юмнууд дээр анхаарах юм бол бүр их олон сайхан юмнууд ирдэг юм байлээ шүү. Тийм байна. Микрофон чамч хэлжүүлээ.
Яг надад л юм манифесттэй бүр яг юм холбохгүй ч гэсэн нэг хэлэх байна. Хам роб ч гэдэг. Одоо ингэ хүмүүс юу гэдэг өөрсдөө амар голоод байдаг шүү дээ. Ерөөсөө тийх хэрэггүй ингэ би амар олон хүний ярианаас сонсоод хүн ингэ муу амьдрах бол амар амархан. Гэтэ одоо чиний байгаа тийм ингэ ажилтаа төрөлтөө зүгээр ингээд архинд орчлохгүй ингээд гоё юм. Зүгээр байгаа чинь л өөрөө амар сайн амьдарч байгаа, амар сайн хичээж байгаа юм жишээ тийм юу шүү. Жишээ гэх юм тийм. Хүн ингэ бүр амар муухай адуус шиг амьдрах бүр амар амархан гэж байгаа байхгүй юу? Энэ бол тийм шүү дээ. Гэхдээ бид нар ингээд хүнсэг хүн болох гээд ингээд өөртөөхөө хэмжээнд хичээж байгаа нь айгуу сайн. Одоо юу тийм. Сайхан амьдрал байгаа шүү тийм. Тийм шүү дээ. Одоо байгаа чинь л бас тийм чамлахааргүй сайн амжилт шүү. Шүү. Гээд өөрийгөө сайн сайхнаар бодорой л гэж хэлэх гээд байна те. Одоо байгаа чинь дараа ирэх би бол одоо надад ингээм амар хэцүү тохиолдох юм бол одоо байгаагаас дортохгүй тий. Би одоо энэс илүү сайхан амьдрна гэж дандаа боддог байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо байгаа чинь л илүү сайхан сайн амьдарч байгаа юм жишээ шүү. Сайн хүн байгаа чинь жишээ шүү. Хүмүүс амьдрах амархан шүү. Тэгэхээр одоо байгаа чинь сайн. Тэгээд өөртөө битгий муухай үг хэлж байгаараа өөрийгөө дандаа чи хангалттай сайн байгаа шүү. Чи сайн байгаа. Чи сайн байгаа шүү. Амьдрал гоё шүү. Чи зөндөө хичээж байгаа шүү. Хүссэн юм чинь биелээ шүү. Тэгээ өөрийгөө хайрлаарай. Хамгийн түрүүнд өөртөө хайртайгаарай. Тийм ээ. За тэгээд хэдүүлээ сүүлөөгөө Дээврийн өрөөнд дахин Дээврийн өрөөнд дараа дахин уулзцгаая. Bye.